fresh squeeze, tangerine dreams, I'm sliding. Stocks up, dashboard digital, I'm gliding. Organic plates, salmon over quinoa. Keep it authentic, everything you see raw. За дараагийн эпизод маань хэлчихье. Эхний эпизод арай ч үгж дуусгасан. Эхнээ ингээ одоо хоёр дахь анги руугаар шилжиж орж гин. Тэгээд энэ дээр арай гайгүй ярих баха. Би бүр сүүлийн анги дээр бол амар нуурчсан. Тийм болохоор одоо манай найз ингээд хөтлөгчөө хийгээд явнаа. Би энэ ангид хамаагүй. За. За өнөөдөр Энэ ангид ямар энэ анги дээр юу ярихаа манай хүн ярина. за энэ анги дээр болонгууд бит хоёр 10 жилдээ бүлээ байснаа яриа дуучлахгүйгээр шийдсэн гэж хэлнэ гэж бодсон баг л та. Гэтэ үгүй. Тэгээ ер нь бол энэ сэдвийн талаар бол ярина. Мэдээж бүгд тодорхой хэмжээнд 10 жил боллоо сураад төгсөөд Монголд ч гэнэ үү гадаад ч гэнэ үү хаамаагүй тий. Түнгүүтээ тэнцэж гэл айгүй олон зүйлүүд болж байгаа шүү дээ. Тэгэд энэ сэдвийн талаар ярих болсон бас шалтгаануудын нэг гэвэл сүүлд нэг драма гарсан. Тэр нь болонгууд бас амар вайрал болж байгаа. Солонгос тэр голонгоя тий ингээд айгүй ингээд тренд болж байгаа болохоор энэ дээр нь дөрөөлөөд тэнгүүтээ бит хоёр өөртөө 10 жилдээ яг ямар хүүхдүүд исэн бэ? Тэнгүүтээ ойр хувьд яг бодит кейсүүд юу болсон бэ гэд тэг өргөжлүүлээд яг киноныхын тал дээр кейс дээр нь одоо дөрөөлөөд ярина гэж бодож байгаа. За ямар ч гэсэн эхний элчинд болонгууд одоо ингээд дээрлэхэлт гэж ярьж байгаа шүү дээ. Зүр миний харах өнцгөөс нэм 3 4 байд юм шиг санагдтыг. За дээрлэгч, түнгүүтээ одоо хохирогч, түнгүүтээ ажиллагч гэж зүгээр ажиглал байж идэг юу ч идэхгүй. Зөв. За чиний хувьд чи тэр 3 4-ийн аль нь нэсэн гэж бодож байна өөрийгөө? Ямар амар ингэж намайг тайзан дээр үрж байгаа юм шиг амар асуулт бай. Би одоо үнэнгийн хүлийн зөвшөөрөх. Үнэнгийн хүлийн зөвшөөрөхөд бол босод хүмүүс намайг өөрөөр хэлж магадгүй. Гэхдээ миний хувьд болохоор би гуруулаа байж аль нь байж үтсэн. Тийм. Өөр тайлбарлах өөр юмгүй. Тийм. Одоо болоо гэж би хариулсан. Миний хувьд ямар байсан? Миний хувьд зөв би энэ 3 4-ийн аль нь ч байхгүй. Окей. Дөрөвдөгч дөрөвнээсэн яг миний үзэл бодлоор шүү дээ. Тэгээд тэр 3 4-өөс миний хамгийн дургу дөрөв зүгээр ингээ ажиглаад байж идэг хүмүүс тийм хүмүүс байгаа тултаа ингэж тийм дээрлэхэлт юм уу бүлий гардаг гэж боддог байхгүй юу? За ингээд 10 жилтэй болонгууд миний хувьд би нэг улсын сургуульд сурсан. Тэгээд 1-ээс 12 дугаарыг хүртлээ нөгөө огч шилжээгүй нэг ангитай нэг сургуультай тэгэхээр нөгөө шилжин явах ч юм уу өөр сургууль ямар гэдэг бол талаар мэдгүй. Гэхдээ 10 жилийн тийм туршлага бол надад бол амар муухай байдаг. Би бүр ингээ яг үзээ ядаа төгссөн зав ингээд. Тэгээд тэд нар мэддэг эс юм уу мэддэггүй эс юм уу бүү мэд. Нэг хүмүүс чинь нөгөө хамгийн гоё үе гэж ярьдагтай гоён ч гоё зав. Гэхдээ сургуулиас бусад үе. За бүр ингээд детальны ингээ гоёэр. За бага ангид болонгууд манай бага ангийн багш бол үнэхээр гоё юм байсан. За. Тийм. Эвэр бүр ямар ингэж хэлэх эвэр цаана утгатай юм шиг зав. Гүг нэрнгээсээ яг бага анги дээр яг эргүүлээ бодоод үзэхэд асуудал бол их байж байгаагүй. Яг хүмүүлтэй сахилгуудтай хүүхдүүд бол байдаг гэсэн чсэн нөгөө сайн багшийн үр дүнд ингээд асуудалгүй яг ингээд айгүй ямар ч айгүй гоё ингэж яг анги ингээд төгссөн гэж бол бодож байгаа байхгүй юу. За түүнтэй гол асуудал нь хизэнээс гарч ирсэн бэ гэсэн чи дундаа ингэж орж ирснээс. Бүх зүйл үүдэж байгаа маа. Дундаа ингэж болонгууд тэр чинь 5-аас 7 руугаа би бол өсрөж байгаа манай үеийнхэн бол тэгдэг байсан. Тэгээ нэг анги алхасгаар мэдээж хичээл нэмэгдэнэ. Тэгээ бага ангиас ялгаатай зүйл нь гэх юм бол өөр багш нар орно. Олон төрлийн багш нарын нүрийг харна гэсэн үг.
Тэгээд тэнд чинь нөгөө сайн багш нагаа, мууж багш нагаа. Тэгээд нөгөө дээрлэх гэхээр нөгөө үед тэнгийнх гэж ойлгоод идэв штэ. Багш нарын талаас бас эцэг их нарын талаас ч юм уу зарим хүүхдүүдийн эцэг ихтер ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол анзаарэгддэг байсан. Тэнгүүтээ яг 10 жил бүтэн сураад төгсөөд ингээд янзан бүрийн болоод би нөгөө альч дүүрэнд байгаагүй гэж хэлсэн дээ. Тий. Ер нь бодоод үзэхээр би ингээд жоохносоо нөгөө бусад хүүхдүүдээс жоох өөр байсан. Тэгээ тэр шалтгааны амар өрөвдөлтэй зав. Ягаад тэгэхээр дүү намайг жоохон байхад аним үздэг охин байдггүйсэн. Тэгээд өнгөтэй би ингээ үзэхээр ингээд намайг ойлгодог хүүхд байхгүй зав. Тэгээд би жоохондоо аюу турахаа. Тэг ингээ манай ингээ охтууд ингээд амар сонио ингээд тэр жоох хүүхд байгаа шүү дээ. Тэг ингээ зарим нэг нь хурц над дээр зөв хурц ирснээ. Яг гоо турхаах гоё л байдаг л та. Гэтэ чамшиг турхааснаас над чиг нэм махтаа шүлтээсэн дээр гэж хүртэж хэлдэг гэсэн зав. Би бүр ингээд тэгээд хамгийн гол нь ингээд миний оюун бодол юу байдаг гэсэн бэ гэх юм бол би ч нэг уртгаал бодож байгаа. Жоохноос эхлээд. Тий. Яриад нөгөөтгөө үзсэндээ тэрийг уншинда тэрэн тал бүр ингээ ухаан санаа явцсан заяа. За. Тэгээ жоохондоо яаж байгаа бас K-pop сонсон. Тэгэл тэр мэдрийн хаймыг үзэн ингээ бүр амар хүүрхийн бодоо явж байгаад үүдсэн ингээ тийм бэлэхээр ингээ би бүр ингээ амар гайхаад яагаад тийм юм яриад байгаа юм болоо гэснээр за зэнүүд амар хамаатай ингээд. За. Тэгээ таадгүй байсан. Тэгээ таахгүй байх тусам ингээд бүр амар өдөөдөд гэсэн аахгүй юу? Тэгээд ингээд бас нэг ангийн охтууд зэ ингээ хурц ирснээ ингээд би ч нөгөө 10 жилээ ер нь бүрэн төгсөлөө эрэгтэй хүүхэдтэй харьцаж байгаагүй тийм үү эргэл ч юм уу тиймэрхүү байгаагүй. Тэгээ шалтгаан гэх юм бол ингээд би чи бас л нөгөө яг ингээд сонирхдаг хоббигоо ч юм уу дуртай юмаа ингээд бодоо явж байгаа болохоор ч тийм. Гэ тийм юу ч бодохгүй байгаа заяа. Төнгөтэй хурц ирснээ эрэгтэй хүүхдүүд яагаад чамтай ингээд харьцдаггүй гэж бодож байна. Чиний ингээд зан аашнаас ч юм болт ш. Чи ингээд амар сонь юм ингээд сонирхоод харч ингээд. Хүй. Тэг би ингээд дотроо ингээд сайхдаг. Тэтэр надад ямар хамаад. Ингээ яг тиймэрхүү ч юм уу. Тэгэхээр чи энэ бол нэгд хүлээ бүлэнд би өртчихсэн байгаа даахгүй юу. Тэг хамгийн нэгдсэн тэрийгээ би өөрөө мэдэхгүй надад ямар хамаатай эдэр яагаад ийм яриад байгаа юм болоо гэд өнгөрөөцсөн. Тэгээд за охтуудын зүгээс бол тийм юм ирж байгаа. Өнгөтэй хөвгүүдийн зүгээс яг физикли юмуд ирдэг гэсэн зөө. Ингээд юу гэсэн үг вэ? Одоо ингээд мэвтэр ингээд шууд унгаадаг. Миний нэг удаа ингээд цүнхийг ингээд доторх бүх юм ингээд сэгчээд ингээд гаргаж исэн зөө. Oh my god. Тэнгүүтээ ингээд жоохон ингээд явж байхдаа ингээд түлхдэг ч юм уу. Тэгээ би ч ингээд яг ниймэрхүү болохоор чи нэм амар бүлхэм нэг найзуудтай бол биш байгаа шүү дээ. Тийм. Тэгээд юм туранхаа ч юм уу яг тэрнийг юунаас болоод ч юм тэгдэг. Гэхдээ тийм үйлдэл хийдэг бандер нэг ангийн юм лүүсер банд нар идэх та. Нэг хамгийн доожоогүй. Тэгээд тэр нэг ингээд над тэр тийм үйлдэл хийдэг гэсэн зөө. Тэгээд тэр нь болонгууд яг дунд ангитал тэнгүүтээ онцлог нь юу вэ гэсэн чинь яг муу хүмүүс ээжүүд бас сайн хүмүүс байдаг гэсэн манай анги зарим бид нар тэрийг харчаад шууд ууралдаг гэсэн аахгүй юу. Чи яг юу хийгээд байгаа юм бэ? Наа чи охин хүүхдтэй эргээд. Тэнгүүтээ дахиж нэм үйлдэл битгий гаргаарай гэл ирэхэд дээр нөгөө одоо жоохон төвтүүлэх маягийн ч юм уу тиймэрхүү өнгөө сэлдэг. Тэгээд ангийнхаа охиныг л хамгаалж байгаа шүү дээ. Тэгэл тэнгүүтээ тэр хэд амар өргөдлөө тэр хэдийнхаа үдс үг гэлж чадахгүй зөө. Нэг тиймэрхүү байсан. Тэгээд тиймэрхүү процессууд өрнжөөд тэгээд ер нь бол би болонгод яг ууралж исэн тохиолдлууд бол зөндөө байгаа. Яг гэ дуугаа бас суугаад байгаагүй тэрнийхээ бас хүчин ч юм уу эсвэл би тэтрийг нэг та ингэж ороод том болоод ухаарсан байгаа. Гэтэ ухаараагүй ч бас байгаа гэж бодож байна.
Бүгдээс нь тэмцэлтэй дагуулахад бас нэг амар оролцоо бас болсон байж магадгүй. Нэг тийм. Тэнгүүтээ дундаа ингээд бас нэг физикли бүр амар болж исэн зүйл нь юу вэ гэхээр манай ингээд нэг бэнд над руу чулуу авч идчихсэн. Юу вэ? Юу гэсэн юм бэ? За тэрээр Ингэж байгаа байхгүй юу? Ингээд гадаа ингэж биеийн тамир орж байгаа нэг дулаах мэс үе. Тэгээд манай ангид чинь юм жижигхэн намхан охтууд байгаа. Тэгсэн чи тэр бэнд болонгууд жоохон махлахтуу зөө. Ер нь биерхүү. Тэгээ ер нь бол жоохон ингээд ангийнхаа дунд юусэр үүдтэй ханийг ордог. Тэгсэн чи ингээд тийм жижиг охтууд дээр очиад дэрлэхэд байсан байхгүй юу? Oh my god. За. Тэгээ би тэрийг харчаад хүүе чи болооч гээд тэгээд өмгөөлж байгаа юм зөө. Тэгсэн чи ер нь бол чи эндээс тут гээд намайг тэгвэнгүүтээ би яахлаараа ер нь чиний үйлдэл болохгүй байх гэсэн чи би тэгвэл чамлуу чулаа аваа шидэж шүү гэ. Тэгэхээр тэгвэл тэхгүй юу гэ би өмөрчсэн чи надлын өнгө нэм чулуу газраас аваа шидэ миний толгойг онжсэн. За. Тэгээд яг эргүүлээ бодохоор би ингээд сууд хүнийг би өмөрсөн дөө ингэж харамсдаггүй зөө. Тийм. Яагаад гэх юм бол би тэгэл дараа нь ингээд толгоогоо байруулаад зүгээр болцсон. Тэгээ одоо тэр хүүхэд тэгж жагаад манай ингээд шилжээд явцсан. За. Гэтэ сүүл нэг хальт харахад тийм кино минуттай холбоотой ажил хийгээд байгаа шиг байсан. Тэгээд найз охинтой жилөө их нэртэй болцсон байсан. Тэгээд эргүүлээд бодож байгаа бодол нь тэр эмгтээд л санаа зовж. Тэгээд би яг тухайн үед тэгээд чулуунд оногччоо. Тэгээл нөгөө манай анги охин чинь ингээл намайг үрэл сувлэгчийн өрөөмөрлөө оруулаад тэгээд багш идэр амар загнаал намайг ямар юмных нь эргэтэй хүмүүн гэд ингээл амар загнажл хийсэн л та. Тэгэл яг би ингээд ахлахаа ингээд ч юм уу тий өөр сургууль шилжээд харахад хүй найзаа гэл амар ингээл найрцаг хандж байгаа ч гэсэн миний дотор бол хизээж тэм дүр төрхтэй юм бол биш. Яг бол тэр оногтойгоо би оногцсон хүн шүү дээ. Тэгэхээр ингээ өөртөл яг тиймэр байна. Тэгээд жоохны эмтгч өөрчлөгдөн гэж бол бас бодохгүй байна. Нэг тийм. За түүнгүүтээ энэс илүү миний сэтгэл зүйд үлдсэн зүйл юу вэ гэсэн чинь манай дунд ангийн багш байна. За бүгд ингээд юм ингээд дуустдаг тийм. Яасан чи юу вэ гэхээр ингээд би дунд ангид болонгууд хоёр багштай байсан. Ангийн багш солигдсон гэхүүд эхний багш нь болонгууд эмэгтэй технологийн багш байсан. Хоёр дахь нь биологийн багш байсан. Манай биологийн багш бол гоё хүн байсан. Тийм яг хүүхдүүдийг загнах үедээ загнаад хичээлээ бол амар сайн урддаг те. Яг багш хүн. Яг тийм. Тэнгүүтээ би багшд тэр технологийн эмэгтэй хүмүүс аахгүй юу? Гэт манай анги охтууд амар дуртай заяа. Окей за. Тэгэл тэгэхэд хичээл дээр ингээл эмэгтэй хүн гэл зөвлөгөө өдөр өгч мөгөөл тэнгүүт ингээл ер нь бол ингээл хүүхдүүд амар хайртай багш байгаа байхгүй юу? Тэнгүүтээ тэр хүнд би яагаад амар дургу болсон бэ гэвэл ингээд ингээд дунд ангид чинь миний хувьд амар хэм болоод байгаа шүү дээ. Тэнгүүтээ би ингээд очиж багштай хэлж байгаа байхгүй юу? Тэр нь зөв мэдээж хүүхдийн хувьд тий сургуульд болж байгаа процесс тэнгүүтээ хэлэх нь хамгийн зөв үйлдэл байхгүй юу? Тий. Тэнгүүтээ хойд ингээд багсаас чагаа за ойлголоо гэд тэгснээ дараа нь юу гэсэн би ингээд нөгөө эцэг эхээсээ сонсож байгаа байхгүй юу? Тэгсэн чинь намайг болонгууд амар суултаа ороо юу гэсэн байлаа да. Нэг тэгсэн байсан заяа. Бие хамгаалах чадваргүй юу ч хэлээ. Ер нь бол юу яриад Жоох хүүхэд яаж яг хамгаалах ёстой хүүхэд
хүмүүс нь өөрсдөө байгаа шүү дээ. Багш нар өөрсдөө Тийм. асран хамгаалагч маягийн болоод явчихж байгаа шүү дээ. Тухайн цаг үед. Тэгж яхад яг ингээд юм нь болохгүй байна гэж хүрээд ирж байгаа чинь яагаад ховлоод байгаа, яагаад ингэж байгаа гэсэн чиг хандлагаар авдаг хүмүүсийг үнэхээр ойлгохгүй байна. За. Тэнгүүтээ тэрнээс биш би ингээд багш нарт итгэхээ болчихж байгаа автоматар зөө. Тийм хүүхэд юм чинь тэгээ штэ угаасаа би болохгүй мэн гэд би ингэж хэлж болохгүй мэн би ингэж хэлвэл надаа буруугаар ингэж эргээд хүрээд ирчлээ гэд. Тийм тэнгүүтээ ингээд яг тийм бодож байгаа байхгүй юу? Би ингээд зовж исэн ч ингээд гадна талдаа би ингээд хүчтэй харагдах хэрэгтэй юм байна. Энэ хүмүүс намайг хэвчээж ойлгохгүй мэн. Ингээд би ингээд тутламж гуйгаад ирээд яг болохгүй мэн гэдэг ойлголт төрж байгаа байхгүй юу? Тэ хамгийн азар юу вэ гэхээр нөгөө би өөрөө зөвөр хувь хүн дээрээ тэр хүн одоо ингээд ямар ч хүүхдэд ингэж гай хийсний мэдгүй шүү дээ өөр ямар олон тий шавнартай байсан ч одоо ирээдүйд шавнартай болж байгаа. Гэтэ ингээд зөвөр би азтай тохиолдол нэг байхгүй өөр дээрээ ингээд ажилдаг. Өөрөө ингээд жим давж гарч чаддаг төрлийн хүн байгаад байгаа учраас л гайг байгаа даа. Тэнгүүтээ юм 10 жилийн турш хамгийн муухай болж исэн зүйл гэвэл тэр багш идэх байхгүй юу. Тэгээд би тэрнээс хойш тэр хүнд итгэх явал байсан. Нэг тим бол процесс болж исэн. Тэгээд лах ангид орж ирээд ч юм уу нэг тийхэд бол сонгоо гайгүй. Янз бүрийн болж байгаагүй. Тийм ер нь бол харьцангуй гайгүй дүү. За тэнгүүтээ эргүүлээд манай үеийнхэнд ч юм уу дээрлэх ч юм уу тиймэрхүү байсны үед бол байсан. Одоо нөгөө нэг тэгдэж штэ хотын сургуулиуд ялангуяа нөгөө хотын улсын 10 жилийн сургуулиуд дундаа ингээд нөгөө хэсэг бүлгээр айгүйх бандарн айгүйх зодтолддог байсан штэ. Хийддгээр сургуулийн тэр бандар, хийддгээр сургуулийн тэнд бандар гэд талалцаад тэр ямар байсан ер нь. Тэр бол жоохон бахад бол амар идэг бүүндээ ингээл зодтол. Тэр гайгүй заяа. За. Тэр чинь нөгөө ангид ер нь бол манай сургууль болонгууд айгүй тийм хатуу дүрм журамтай сургууль байдаг гэсэн. За. Хүсээ ингээд боо задгаа тавьж болохгүй гэдэг. Хав зарим багш нар гайгүй. Гэтэ нөгөө сургалтын менежерүүд бол хараад шууд боо гэд. Тэгээ дүрм хувцаа бүрэн өмсөх ёстой тий. Ингээд хүмүүс мумсаа бодох юм бол алгуулна. Нүрээ бодож болохгүй. Тэгээд уцас авч явж болохгүй. Хурааж авах юм бол хавар буцааж өгдөг нэг тиймэрхүү тий. Ер нь бол диктатур бол айгүй өндөртэй байсан. Гэтэ тэрнийхээ хажуугаар бас юмнууд болдог гэсэн юм аа. Харин тий. Тийм яг сургуулийн арт ингэж яг одоо модон бол айгүйх болон зөө. Тэгээ энэ бас нэг тохиолдол байгаа байхгүй юу? За. Бас дундаа ингэж зөө. Дундаа ингэж бүхснээ хийсэн. За. Тэгээд юу вэ гэсэн чинь ингэж манай ангийн тухайн үед нэг нийлжсэн охтуудын нэг охин нөгөө ангийнхаа нэг бенз сайн байсан. Тэгээ би тэрийг бол ингээ хараачгүй мэдээчгүй надад битлээ ахгүй гэж явж исэн чинь тэр нь ингээд явж ингээд надаа сайн болчихвоо. За. Тэгээд тэрүүгээр нэг драма болж байгаа юм зөө. Тэгээд тэр үед чинь нөгөө ask гэдэг зүйл бид нар манай үеийнхэнд амар тренд болж исэн. Тэгээ нэрийг нууцлаад ингээ асуулт асуугаад тэрний ингээ пост чиг ороод идэг. Сошиал артын ажиагаар ялангуяа. Тэгээд тэгсэн чи би ask ашиггүй. Тим хаяг нэгээгүй. Тэгсэн чинь тэр охины аккаунт дээр нэг тим ирээд байгаа байхгүй. Тэгээд юу нь бол тэр охин өөрөөсөө л асуугаад байгаа юм зөө. Тэгээ өөрөө хариулаад тэгсэн чинь ингээл ер нь бол миний нэрийг хэлээл. Танаа тэр чи айгу том байна тий. Братануудын давхраагүй болтол нь зогчих юмсан. Нэр юм уу? Тэгээд тэгсэн чинь хүү чамд ийм ирээд нь штэ тий чамд ask байгаа юу гэж асууад штэ гэхээр нь би ингээ сонсноо тэгээ хүрээд ирнэ л эцтэй харъя чадах юм уу? Юу болоод байгаа юм за. Тийм бүрэн бол ингээд тэгээ ингээд би ер нь амар сэтгэлцэн юм тэгээ хохирогч байх хэрэгтэй гэсэн чи бүр ингээд
Тийг харчлаа шүү дээ. Тийм бүр яг тийм затай байсан байгаа даа. Тэгээд тэр охин чи бөөн драма болж байгаа гэж үзсэн шүү дээ. Тэрнийх нь нэг экстрим хөлбөр нь зөв ингээл намайг юу бараг ингээл хүний үнийг булаацсан юм шиг ингээл тэр өөрч бөө юм болж байгаа зөв. Окей. Тэснээ ингээд бит хоёр чадалж байгаа байхгүй тэр охинтой. Тэгэл юу намайг ингээл амар буруутгаалаа. Тэгэхээр үгүй ингээд ойлголцож болно штэ ингээд штэ. Тэгээд ер нь тэр залуу байна уу байхгүй нэг амьдрал хэрэггүй ухааны л юм би биччихсэн багцаа юу. Нэгсэн санахгүй байна. Тэгээд тэгсэн чинь миний өдөөс би өхмөр ингээд. Тэгээд тэгэхээр үгүй болохгүй ингээд одоо чамд хэцүү санагдчих байгаа ч гэсэн ингээд цаг хугацааны дараа зөөр болноо ингээд нар манддсан штэ хэр тэгээд нар чинь жаргад юм баг. Одоо илээгүүл ихтэй яриад. Тэгээд тэгснээ цаа хандсан зөө. Тэгч би хамгийн анхны удаа яг хөө миний авч исэн сүүл тор ганц биш ч гэсэн хамгийн анхны удаа би дунд ангитаа тэгш цаанд жисэн зураг авч исэн зөө. Тэгээ баргааш нь ингээд гараа боцсон ирж исэн. Окей за. Тэгээд ингээ миний бодол зав хүчгүй байлгүй дээ гэж л бодож байгаа. Тэгээ нэг сургуулийн арт очиж зодон болдог гэж байгаа шүү дээ. Тийм. Тэр нь эрэгтэй хүүхдүүд биш эмэгтэй хүүхдүүд хүртэл ингээд ер нь бол ингээд зодтолцдог. Танайхан чи яа сайхтар юм бэ гэж. Тэгээд тэгсэн чинь ингээд ер нь бол ингээд тэр үедээ ингээд жоохон ингээд нийлдэг байсан охтууд ингээд бүгд ингээд тэрний талд орж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд хичээлээ таарад математикийн татлагтай байдаг гэсэн. Тэгээд тэр хооронд ингээд жоохон зайтай тэгээл нөгөө дэлгүүр өдөр орж хальт жоох юм мэдчихэл тавталгандаа суух гүнгүүтэй нөгөө охтууд чинь ингээд намайг дагаад тийш очиж сургуулийн артлуу очиод чамайг дуудчих ингээд дуудуулаа шасан за. Тэгэнгүүтээ тэр охин ядчаад гээвгүй бирх охин байсан. Oh my god тэгээд Тэнгүүтээ хочин олонгууд баавга гэдэг хочтой байсан зөө. Үе баавга чи үзэж гин үнийг. Хай. Окей ячаад энэ явдлаас хойш тэр ингээд намайг бүр ингээд насан туршид үзээ яддаг болсон. Яг гоо тэрний дараа ингээд нэг эвлэрсэн юм шиг болсон ч гэсэн ингээд үзээ ядсаар л байгаа юм санагтаад идэх байхгүй юу? Хай шок. Тэгээд өнгөтэй юу л намайг ганц алхатал би чи хугарч юм байна. Тийм. Тэгээд өнгөтэй би гүү юу яриад байгаа юм би очихгүй гэд тэгсэн чи гүй намайг заавал дагуулад явна гэд 2 3 охтууд заяа. Үе юу вэ? Тэгээ би ингэсэн юу яриад байгаа чадахгүй гэд. Тэгээд тэгч явж ийснаа тэгээд юусэн тавталхандаа суугаал тэгэл зүгээр тэрнээс хойш тийм болоогүй. Тэгээд сонссон чинь энэ өмнө хутлааг мэдгүй заяа. Тэр охтуудын нэгнээс л сонссон юм би. Тэгээд чамтай ингээд зодоо хийх гэж дуудаагүй. Чамаас гойх чийсэн юм аа гэд зөв өвдөг сүгтүүд тэр залууг орхичихгүй. Тэр бэндийг тэр чин залууж байгаагүй бэнд исэн шүү дээ. Хитдгүүр ингээл нэг 9 мөстгөр ингээд илүү. Долоогоос 9 айлныг 9 гэхээр ойрхон сонсогдож байна зэ. Тэгэл тэгж жаал дараа нь намайг тэгжээс охтууд бүгд хурж ирээл найзаа гээл ирчил хийсэн. Тэгээ би ингээл тавгүй. Юу нь бол би ингээм амар тоодгүйсэн явдал надад бүр юу ч хамаагүй гэсэн тэд нар. Тэгээ бас 7 дугаар ангид зөө 7 их нэмлэг бас дунд ангид би ангийн яг нэрийг санахгүй байна. За. Дөө манай анги чинь Кембрижийн хөтөлбөртэй гэж явдаг. Тэгэнгүүтээ яг ингээд дунд анги яг тэр хөтөлбөр нэг дунд ангид л өргөтөлж ийсэн маа нэг багаараа ингээл баг олгоол багаараа хамтдуудаг ингэж тойрч. Тэгэл багаараа цэвэрлэгч юу н багаараа л ингэдэг ингээл
Тэгсэн чинь ингээ манай багийнхаа амир лайтай зав. Жил тараа гээд хамт тоглох хэвээр. Заавал үгүй. Тэгээд заавал ингээ 2-5-10 ч юм уу тий ихвчлэн 2-5-10 будагдах ч юм уу тиймэрхүү тоглоом. Хаяада яг волейбол идэр бол аюух тоглолдог байсан. Багуун ч идэр ч юм уу. Тэгээд тэрэнд нь хамт явахгүй, тэрэндээ тоглохгүй хаар уурладаг. Бид тэр бөөндөө гоё гэхэр чи яагаад ингэдэггүй ингээд. Тэгээ ингээд заа гээд хүчээр хамт яваад тэр үед ингээд би бүр бод боруулж исэн шүү дээ. Тэрнээс болоод уу? Тийм, гадаа бисараад. Яг бор хүмүүс халтар гээгүй шүү дээ. Гэтэ би борлсон чинь амар халтар харагдсан. Тэгвэл надад цогтгүй юм байна. Ойлгосон. Тэрний чинь. Тийм. Зүр. За. Тэгээд тэгсэн чинь нэг удаа болонгууд ингээл тэр ингээл 2-5-аар дийчлэн нэг тоглоё гэд гэсэн чинь нөгөө багийн нэг 2 хүүхдээс юм а ихэр хүүхдүүд. Тэгээд тэр хоёр ингээл савлуур дээр ингээл амар тайван ингээл суугаал ингээл гоё юм яриад тэгээд би тэр хоёртай хамт ингээл савлуур дээр бас ингээл тоглоол юм яриад амар гоёс ахгүй юу? Тэг ингээд намайг дуудаад гоо ингээд хамт тоглоё л дахин. Үгүй би энд ингээд угаасаа хамт л байгаа шүү дээ ойрхон. Энд ингээ баймаар байна гэсэн чинь чи яга өөр багийн хүнтэй нийлээд байгаа. За. Хэрвээ чи ингээ бид нартай ирэхгүй чи багаас яв гэд. Нэгээ ингээ суулгасан багш тэрийг чи хуваарлаад өгсөн байгаа зүйл шүү дээ. Би нэг хамт бэгээ байгаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тэнгүүтээ нөгөө хоёр хүүхд ингээ сонсчод гайхаад наач итэр чи юу яриад байгаа юм бэ гэд. Тэг чи угаасаа яаж эднэртэй ингээ хамт байх юм би ингээд хэлчихээ тэгээд чи ингээ манай багт ингээ дээрээ суучихгүй юу дөө. Тэр нь би за тгийгээл тэгээ би шууд шилжсэн зөө. Ингээ багаас хэлсэн. Тэгээд нэг зөв хугацааны дараа илүү тэд нар гоо ингээд чамайг амар санаад байна гэд. Чи ингээ буцаа үрээд ирчих болохгүй юм уу гэд. Яг та. За. Одоо солонгос ч юм уу хоёулаа нэг солонгос кино ярих гэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ миний нэг хаалгаддаг юм 10 жилдээ ямар нэгэн төв бүлиж юм бо иймэрхүү байдал хийсэн хүн ирээдүг гэж байдгүй. Яг бол одоо нууцлаад их сургуульд орлоо гэж бодъё зөө. Тэгээ ажлын байрнаар гарч ирээд юм хүн болох юм бол ер нь бол тийм яг цэвэр бүртгэлтэй ах юм бол авдаггүй. Ажил дээр ч юм уу ингэдэн карьер нь шууд нурж унтдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү тохиолдлууд аюу байдаг. Тэр нь бас аюу зүг гэж бодож байна. Тэгээд арайч бас тий би ингээд өөртөө ондлаар нэрийг хэлээгүй зүгээр ярьсны төлөө намайг янзан бүрээр хэлчихгүй байлгүйтэй гэж бодож байна. Яагаад бол би муу юм бол хийж байгаагүй. Гэхдээ би та нартай муудалцчихсэн бол муудалцчихсэн. Гэхдээ тэр чинь миний бур биш. Тэ. Одоо барыг босныг л хэлж байгаа ч одоо их. Тийм. Нэг тиймэрхүү юмнууд бол болдог гэсэн. Тэгэл юу нь бол амар их тэмцэлтэйний дараа л нэг гайг болцсон гэхүү дээ. Зүг. Тийм. За. За чиний хувьд 10 жил чинь ямар байв? Миний хувьд за би болохоор эхлээд улсын сургуульд байсан угаасаа босод хүүхдүүд чиг л. Тэгээд дараа нь нэг 8 дугаар ингээд төгсөөд ер нь бол хувийн сургууль руу шилжсэн. Аль хэдийн хилээд бимээргүй л ихтэй ямар ч хувийн сургууль руу шилжсэн. Тэгээд тэр шилжилтийн хугацаанд бол аягүй их болж өнгөрсөн. Тэр хүртэлж болж өнгөрсөн. За тэгээд ер нь одоогоор амар санахаар багш нар аягүй голч хайрцдаг байсан улсын сургуультайхад. Яг ингээд дуртай хүүхдүүдтэй аягүй сайн тий. Ингээл урт суугаарай ч юм уу эсвэл нөгөө хэдтэй аягүй их зааж өгдөг ч юм уу эсвэл тэр хэдэн ч бас яж чад гараа аягүй их сайн өргөдөн штэ амар итгэвтэй хүүхдүүдтэй амар дуртай. Буруу юм хийсэн ч гэсэн ер нь бол зүгээр л өнгөрүүлчихдэг тий. За босод хүүхдүүд нь
идэхгүй дээ биш. Зүгээр л юмаа хийгээд сумаар байгаа байхгүй тий. Олон талын юм ярмаар байгаа тий. Тэр хүүхдүүдийг ер нь бол тий ялангуяа ардл суудаг хэдийд энэ айгүй гоочлдог байсан шүү дээ. Айгүй гоочлдог байсан. Нөгөөд нь ч гэсэн айгүй гоочлуулаад суугаад идэг байсан. Айгүй хим яриад л хичээл болж байгаа чинь би бинтиг айгүй хим ярьдаг, би бин рүү айгүй хим шидэлдэг. За тэрийг нь ойлгож. За тэг яагаад би энэ багш нарын нэг гэж ялгаж харьцаж байгаа юм ингэж тодруулж байгаа вэ гэхээр би ингээд дунд ангид байхаа тэг сая ингээд технологийн багш хэлсэн чи яг ингээд санаж байгаа байхгүй юу? Тэр нэг технологийн багш байдаг байсан юм. Би яг 7 дугаар ангита битүүр яг нэг үе. Тийм болохоор би яг ингээд 6 дугаар анги ингээд алхасаад өсрээд 7 дугаар анги руу ороод тэгээд 7 дугаар ангийн үед чинь анх удаа тий нөгөө нэг ингээд анги хэсэж явдсан шүү дээ. Усан сургуульд ч тэгээд анги хэсэж явж байхдаа тэгээд ёо би бүр амар их ядарч исэн санд юм аа. За тэгээд технологийн хичээл орж эхэлвэ. Эхний хэдэн хичээл дээр зүгээр байсан юм. Зүгээр. 2 3 дахь хичээл дээр нэг л эвгүй хоол явж байна. Яагаад гэсэн чинь уртлын нэг 2 одоо охид хүүдэрээ нөгөө тусдаа явдаг гэсэн чинь технологич юм. Тэгээд уртлын нэг 2 охинд л аюу гэсэн зөө. Би тэр 7 дугаар юм уу 8 дугаар анги байсан юм уу сайн санахгүй байгаа ч гэсэн шилжчихээс өмнө тэгээд тэр 2 охинд бол аюу сайн ханддаг. Тэнгүүтээ яагаад ч юм би зөө тэр болон охтуудаас би ингээд хамгийн муу сурагч. Технологи тэр айгүй муу гэдэг гэсэн зөө. Технологи тэр юу? Тийм. Яагаад ч юм би айгүй муу. Тэгээд ч намайг амар гад ургадаг зөө тэр багш. Тэг би ингээ хаяа нүд дэвтрээ мартчихна. Тэг яг дэвтрээ мартсан үеэр нь зөө дэвтэр шалгаа шаасан зөө. Амар хацгүй зөө. Тэгээ ингээд дэвтрээ мартчих юмуд би нөгөө өөр хичээлийн дэвтрийн яг артлаас нь эхэлчихсэн шүү дээ ер нь бол артлаас нь эхлээд нөгөө нэг за яах байхгүй ингээд бичиж авчиж байгаа 10 жилдээ бол чирч үзээгүй. Би л тэгээдсэн гэхдээ мөгш. За ямар ч байсан би ингээд дэвтрийнхаа артлаас нь эхэлчихдэг. Нөгөө нэг байгаа дэвтрийнхаа тэгээ нөгөө нэг эхлээл ингээд суугаад л ингээд нөгөө юм бичээл явж байсан чинь ингээд дэвтэр ингээд бүгдийн шалгаагүй зэ амар сонио. Яг 3 дугаар салганы эдээс шалгаж байгаа байхгүй юу? Амар бэлэр зөө 1-2-оор шалгахгүй. Нөгөө энэ хүүхдүүд зүгээр гэж байгаа юм шиг. Тэг 3 дугаар салганы шалгангууд би урд нь тэгээд надаас илүү ингээд миний хажууд нь сууж байсан охтоос л ихсэн баг. Тэгээд нэг шалгаал за чиний ингээд дэвтэртэй байгаа юм байна. Хаягтай байна. Нөгөө нэг ог нэр нь байна. Ингээд бүх юм нь байна. За одоо чиний гэд. Тэгсэн чинь миний нөгөө нэг дэвтрийг харсаад монгол хэлийг нөгөө. Тэгээд ингэсэн окей харин багш уучлаарай би ингээд өглөө яарч явж байхдаа би угаасаа сургууль руу ганцаархан явж байгаа шүү дээ. Тэг өглөө яарч явж байхдаа л би өстө багш уучлаарай би ингээд мартчихжээ. Тэгээд өглөө яг ингээ харж ам дээр хуваараа сайн шалгаж чадаагүй юм шиг байна гэсэн чинь над руу ингээ цаарснаа. Яхаараа хуваараа шалгахгүй. Чи угаасаа чийжилсэн байх хэрэгтэй юм шүү. Тэгээ би ингээ зарим уучлаарай гэж ингээ суугаад байгаа байхгүй. Тэгсэн чинь дараагийн удаад одоо ингэхгүй шүү. Ингэхгүй шүү гэж хэлж байгаа. Гэхдээ амар муухай тооноор хэлж байгаа байхгүй зөө. Бүр нэг үзий ятсан зөө. Тэгээ би ингээ миний дэвтрийг яаж барьсан гэж бодож чинь зөө. Бүр ингээ хүүхдүүдэд ингэж харуулж маруулаад юм. Ингэж мингээд тэг энэ хүүхэд нараа монгол хэлний дэвтэр дээр бичиж шít энэ ямар амар юм бэ гэд бүгдэнд нь харуулсан. Тэг би бүр ингэсэн бичихгүй яснаас л ир штэ. Тийм би бүр бичиж байгаа нь их юм шиг ядрахад юм шиг. Тэгээд би бүр ингэж харсан. Яа би бүр жоох хүүхдэн чи хичиж байгаа штэ. Яг үндэ миний дэвтэр чи олон нийтэд ингэ дэлгэд харж байна. Тэгээ би бүр ингэ сонирм царайлаад за би өстө мартахгүй л гэж бодож байгаа юм зөө. За тэгээд яасан чи нөгөө нэг биталтууд эхэлж байна зөө. Нэг хормогч оёох. Нэг биталт байсан. Тэгээд тэр хормогч ингэ өөр хийж байгаас би оёох гэж хэлчихэж байгаа штэ. Манай болохоор айгуу сайн оёдл литер гар урлал дээр айгуу сайн хүн баггүй. Тэгээ надад айгуу зааж өгөөдсөн. Технологийн багшаас илүү зааж өгсөн зөө надад бүр. Тэгээ би бүр
за ингээд сүлжээ ойдлоор ингэж яаж байгаа. За би нэг юм аргалал хийчихье гэж бодоод би үнэхээр ингээд 100% өгсөн байхгүй юу? Нэг хүн дээр орвч дээр. Тэгсэн чинь за би талтын нөгөө нэг хугацаанд дуусваа. За тэгээд нөгөө нэг шалгуулах процесс нь болвол тэгээ нөгөө нэг ингээд шалгуулж байгаа байхгүй. Манай уртлын эдээс шалгаж байгаа. За нэгдүгээр салаанаас тэгэл ингээд шалгаал ингээд харж ясна. Оо яста ингээд энэ хараа ойдлыг нэг нь хард ийм гоё ойцсан байна. Тэгснэ энэ хараа энэ одоо ингээд энэ холбож байгаа хэсэг дээр ингэж хоёр давхар ингэж ойж байгаа нь айгүй зүүм мө гэл амар гэж байгаа байхгүй. Тэгэл за ингээд яваа таваа. Тэгснэ ингээд зарим 2 дугаар салааны хэд дээр нь болохоор яг уу энэ жоохон сулж гисэн болж ин гэл яг уу нэг битэл гарах юм байна да гэлэн ярьж байгаа байхгүй. Тэгээд би ингэснэ за гэж бодсон. Миний би ээлж өглөө 3 дугаар. Тэгээд упста яа. Тэгээд сүлээжсэн чинь. За наац дээр ирвэ. Би хоёр дахь ширээн дээр сууж идлээ хаана нэг сууж идлээ. Ядчих жоох нэг сүүл рүү болоод эхэлж байгаа штэ би чи. Тэгээд сүүлдэх тусмаа юм муудаад байхгүй тэр хоромч. Тэгээд за эхлээл явсан. Тэгээ манай бүр амар хамгийн сайн нэг найз идэг гэсэн. Тэрний нэг хоромч нь харснаа. Ойны ясан гайгүй ингээл лийж байгаа хгүй манай нэг найз. Тэгэл би ингэснэ. Ингээд айгуу сайн хийсэн биз тэгэл өмнөөс нь баярлалаа заяа. Тэгсэн чи зам. Миний тэр яасан. Миний за би ингээд цэнхэр давуугаар хийчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ өнгөний сонголт бол сонирн байна гэж байгаа юм заяа. Тэгэл би бүр яана гэж бод. Тэгсэн чинь ингэж харснаа. Чи тэ ямар ойдл гэхээр ингэж ойдیں۔ Энэ хараа ийм том зайтай. Эний чинь тэгэд яах энэ хэдэн хоног зүгэл баг энэ чинь ингэ салаад унчих юм шүү гэд. Тэгэхээр би тийм үү гэдэл ингээд доош хараад байгаа байхгүй ингээд. Тэгээ би ингээд жоохон доош харж байсан. Тэмтэр ортолж байгаа. Тэгэл нэг дээш хараад тэгсэн чинь ингээд над руу хараад байгаа байхгүй. Тэр тусмаа бүр ингээд би доош хараад тасан над руу хараад амар awkward зэв нэг 2 минут баг тгий суусан баха. Тэгснээ ингээд одоо энийг харж гинөө ингэж л хийж болохгүй. Би хамгийн муу өглөрдөө уриалсан зэв. Ингэж л хийж болохгүй гэдгснээ өргөснөө ойдлоор нь ураад хайчвал яах вэ? Би яахлаар юм чи хүн ингээд гоё юм уу муухай нү хүч хөдөлмөрөө зарцуулаа хийж байгаа зү. Тэр ямар хэрэгтэй юм өө? Би хэлсэн юм хийдэг нь. Тэгээ би бүр ингээд oh my god би юм бил муухай. Би тийм үзэрмийн муухай юм хийцэн батыг бүр гайхаж шатсан шүү дээ. Тэгээ тэр чинь ингээд юу нэг ийм нэг холбооснууд байгаа даа шүү дээ. Ингээд хүзүүгээр ингэж ордог уйдаг гэд. Тэр болгоны тастаж авч байгаа юм заяа. Тэгээ нэг карма хийсэн. Кармагийн тастаж болсон. Тэгээ би бүр ингэ яахаа мэдэхгүй шоконд орсон заяа. Ингээд хоромч руугаа хараад. Тэг ямар яаш өгөх юм бэ? Би ядчих нэг жоохон нусаатын нусаацартаа наасаа өгөх. Тэгээд өө за хөрх миний орвч ингээд л дууссан юм би зүгээр FT-гээ зайлж илгэж бодож байгаа шүү дээ ер нь. Тэгээд ингэ яснаа ингэж л хийж болохгүй. Ер нь би тэг ингэж хийгээд хамбал яа заасан ямар хэрэг байгаа юм гээд. Тэгээд ингээд миний юмнуудыг миний ширээн дээр ингээд тавьчихд юм аа. Тэгээд тэрнээс хойш би технологид амар дургуут болж исэн юм аа. Тэгсэн чинь дараа семестр яасан гэж бодож байна. Би нөгөө технологид ингээд жоохон дургуй болсон маа штэ. Гэтэ би ингээд аюу сайн хичээсэн заяа тэр яг нөгөө угаасаа AB гэж хавахаа бодно. Тэгээ яг хавтаа би ингээд технологийн хичээлийн зарим ингээд хууцнуудыг уртсан артлаас нь зарим уртлаас нь ч урчлуу артлаас нь ч урчлуу. Тэгээ яагаад гэсэн бэ гэсэн чи би нөгөө бичгийн хөвдөд хэвэн таалагдаад надаа. Тэгээ би ингээ эхнээс нь эхлээд бичээ та гэж бодоод тэгээ ер нь бол би яг ямар логикоор тийм бодож ирсэн бүү мэдсэн юм. Тэгсэн чи тэр өдөр ядчих дахиад дэвтэр шалгаж шаасан заяа. Миний Аз гэж нэр шалан доогуур заяа. Тэгээ шалан доогуур тэгээ ингээд үзээ дахиад эхэлчихэж байгаа заяа. Тэгээ намайг харснаа.
яг энэ нэг юмтай л байгаа хта гэж бодсон юм шиг байна заяа. Тэгснэ. За над тэр хүрээ дэрвэ би яаж 3 дахь садлаа дахиад ядаргаатай тэг артлаас эхлэе. Уртлаас эхэлсээр аваад одоо тэгээд тасцсан байлгүй дээ. Одоо ингээд нэг артлаас нь хэлж үзье л та гэд. Намаа хэлээ шалгаж шаасан. Туустай юу. Нөгөө нэг урагцсан нөгөө нэг юунуудыг харснаа. Яг ингэж бариуд яах вэ? Ингэж бүр заяа ингэж гараа ингэж мөргөөд амар заваа юм барьж байгаа юм шиг нэг шалбагийн дундаас юм гараад ирсэн юм шиг. Тэгээ би бүр ингэж харснаа ингэж ёо ямар тэнийг юм бэ гэдэгчсэн чинь ийм дэвтэртэй яаж юм сурах юм гэд миний хичээлийг яагаад байгаа юм? Тим ингэж голоод юм уу? Тэг босод дэвтэр чинь айгүй бодол зүгээр байгаа биз. Яа миний ингэж хичээлийн дэвтэр ингэж байгаа юм гээд. зүгтсэн аха голоод Тэгдэг байж ихтэй би жоохон юм. тэгсэн бол алгадаа. Харин тэ нэрнгээс алгадуулсан ба. Би яачих бага ингэж алгадуулчихсан аахгүй юу? Тийм болохоор би ингэж бага ингэ хүүхдийг Тэ чи хүүхдийн хүчээр. харин тийм ээ. Тэгээ би ингэж өргүүлсэн тэгэл би бүр явах бистаа гэд. Дэг хүүгээс хэлэх үгүй. Тэгээ тэрнээс хойшоо ер нь бол жоохон ядлуулсараа л тийм болчихсон. Тэгээ бага ангитай болохоор би нөгөө нэг манай аав ээж хоёр нөгөө нэг дэвтэр бэлгэнд өгчээс аахгүй юу. Тэг Микки Маустай бэлэг. Тэгээд дэвтэр тэгээд тэрийг би тэндээ ингэж жоохон Микки Маусынх нь ингэж пэйж болгонд хуудас болгон дээр ингэж өөр зурагтай. Тэг би ингэж хамир гүрхэн зав. Хичээл дээр нөгөө нэг жоохон мэдрэл муутай юм байж чад би. Хичээл дээр нөгөө нэг тэр дэвтрийг ингэж үзэжсэн аахгүй юу. Нэг ингэ эргүүлээд тэгсэн чинь манай багш наад дэвтрийг 50 мавч гэж хэлэхгүй заяа. Бүр ямар сануулга байхгүй заяа. Ингээл авсан. Тэг ядчаад Чин зүгээр мэдрэл муутай юм биш тий. жоохон нөгөө нэг бронхиттэй яг ингэж уурал хараа тесэрчдэг. Тийм хүн байсан байхгүй юу? Тийм хүн бага ангийн багш хийж болохгүй шүү. Харин тийм ээ. Тэгэд айгу хөгшин байсан юм а тухай үедээ. Тэгээд айгу эрэхтэй хүн. Би тэрийг бас итгэх хэрэгтэй. Эрэхтэй хөгшин гар чинь ингэж алгахт гар чинь хөөе сэхэртлээ. Түрс ингэж сэрчдэг. Тийм тэгээд тэгж атгахуулж ирсэн юм а. Тэгээд чимхүүлж ирсэн тэр хүнд чинь бас. Тэг хамгийн нийтэд нь би 10 жилдээ төгснөө дараа нөгөө нэг гэртээ очиж байгаа шүү дээ. Ер нь тэгсэн чинь тэр манай нөгөө нэг бага ангийн багш юу хийж байгаа л тоо гэж бод нэрийг нийтлээд асуусахгүй. Тэгсэн чинь над руу харснаа. Таны тэр багш ч одоо шүүхт явцсан шүү дээ. Яаш ингэж би бүр ингэж тэгсэн чинь үгүй тэр бага ангийн тэр нэг бандыг ингэ аваад баахан цохоод хайцсан. Тэгээд ээж мэж нь бөө юм болоод тий шүүхээр явсан гэдэг. Тэгээ одоо заахгүй байгаа юм билээ. Одоо юу хийж явж байгаа юм бүү мэдээ. Одоо айгу тухайд хөгшин байсан болохоор би одоо нэг айтайхан л явж байгаасаа гэж хүсээ зэдэлбэрээ одоо тэгээд Нэг тэтгэвртэй гарцсан л сууж байгаа хөө. харин тийм айтайхан л байж байгаа хөө. Нэг тиймэрхүү инээдтэй юмнууд байна. Тэгээд хувийн сургуульд болохоор ярхан байхгүй бүчний юм болж исэн. Гэтэ хоёлаа нөгөө нэг киногоо ярьж явах дунд нь би чамд ингэж нөгөө нэг example болгоод үгүй. Нөгөө сая нөгөө тэмдэрний түүх ярьсан чинь би нөгөө нэг юм санаанд орчлоо. Бас дунд Ядаргатай. Тэгээ юу гэсэн бэ гэсэн чинь манай ахлага ингэж орж исэн нийгмийн ухааны багш бол гоё багш байсан. Яг хичээлээ яг зааж чаддаг. Тэнгүүдээ дундаа ингэж тоглонгууд жигнэс амар тэнэг хүн байсан аахгүй юу? Тэгээ ингэж жоохон хөвтөж хараад энэ хүн тэнэг хүн байна да гэж бодохоор заяа. Тэгээд хичээлийн их ордоггүй. Ингээд тийм ухааны хичээл төр тахгүй заяа. Зэмбүн бид. Годин тий нэг хаяатаа л нэг ирдэг заяа. Тэгээд ер нь бол ажлын байранд ажил хийхгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэсэн чинь ингээд хичээлээ орохгүй байж байгаа болоход дөнгө гарахаар боллоо. Яаж дөнгө гарах вэ гэвэл тэмдэр үзэж гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ би ингээд хичээлүүддээ угаасаа бүгдийг ингээд хийгээд тэмдэглэсэн байсан. Тэгээл ин хүүхдүүдийн ирсэн чагсаалтаар ингээд дуудаал. Тэгэл би ингээд тэмдрээ үзүүлсэн чинь юу гэсэн гэж.
Чи хиний дэвтрийг аваад ирж байгаа. За. Тэгээ тэмүүт минийх гэсэн чи худлаа яриад байгаа. Тэр би худлаа яриаг штэ. За үнэн бол ингээ бичгийн ивээр нь шалгаа. Миний бусад дэвтрүүд би бүгднийг харуулъя. Ингээ бичиж харуулъя. Миний бичгийн ивээр хар гээд. Гэт жоох хөхтэй би үүдсэн логиктэй мэрэд байгаа байхгүй юу? Гэсэн чинь намайг зээнаад үнэнгээ хэлгээд тэнийг навчаар нь үүдээс үнэнгээ хэлээд тах чинь үнэнгээ хэлгээд зэлээр тэгсэн миний дүнг муу гаргацсан шүү. Энэ багш нар яг уур ихэд юм юм уу? Тэгээ би ингээд шууд уйлцсан байхгүй юу? Шууд уйлцсан заяа. Зөв. Тэгээ чинь яг миний ар суужсэн бэнд яасан ийсэн гэсэн чи ингэсэн гэ. Тэгээд тэгсэн чинь ингээд хэлэг өгөхгүй л болж байгаа юм л та. Харин багш. Тэгээд би ингээд тэр хүн угаас харж байгаа. Би ер нь бол багасаа ихэнх үедээ би уур тавьцаа суудаг гэсэн тэр үедээс уур тавьцаа суужсан байхгүй юу? Тэгэлсэн гэтээ тэр нөгөө мэдрэл муутай. Тэгээ одоо багш хийж байгаа үнийхээ яд чи нэг айхгүйнийхээ тест авч багш болгомоор байна. Харин тийм ээ. Жохоо юм жохоо эготой хүмүүс. Тархины дороотлолтой хүнийг багш байлгамааргүй байна. Амар сонио. Нэг чичээсэн тэгээ би тэр хүний нэрийг хэлмээр байгаа ч гэсэн үнэхээр танихгүй юм зав. Ягаад гэвэл одоо нэг улирлын хичээл байгаа шүү дээ. Тийм. Тэр чинь 7 хоногт нэгээс 1 нийгмийн ухаанд тавьцаа хичээл чинь 1 кг ордог тий. Тэнгүүтээ тэр чинь одоо бүтэн улирлт чи хэдэн удаа журах хэвтэй. Хитэл 5 удаа ордог зөө. Тэгээ нэг 2 3 удаа л харагддаг. Тэгээд нөгөө талаас нь сургууль юу хийгээд байгаа юм бэ? Наад ажилчнаа харахгүй. Тэгээ хамгаалал нь багш нар хоорондоо бас айгүй их юм болдог болохоор би нэг бас ярилэгдэг. Багш нараа. Тийм болохоор бас ингээд ерөөсөө дуустгүй нэг сайкл аваад байгаа байхгүй бүр ядрагатай. Тэгээ угаасаа мэдээж өчнөө түүхүүд бол байгаа. Тэгээд ямар ч одоо кино руу орцгоё. Тэгээ кинон дээр болонгууд одоо гол дөрүүд мэн тим түүхтэй гэж угаасаа ярихгүй. Үндсэн нөгөө сэдв нь болонгууд яг гол сургуулийн асуудал гэж ирж байгаа шүү дээ. Тийм. Чин хүний амьдралын нэг бас том үе байгаад байгаа. Хүн болгон дээр яг өнгөрүүлдэг. Тэгэхээр тэр одоо энэ кинон дээр гарч байгаа бас айгүй алдартай болж байгаа шалтгаануудын нэг нь болонгууд яг бодит байгаад байна. Энэ кейсүүд яг амар амьдрал дээр гээд тэгээ солонгос хүртэл одоо нэмэрхүү одоо комментууд бүр айгүйх бичиж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө юу болдог вэ гэхээр одоо бидний үеэс илүү амар болсон шүү дээ сургууль гэдэг зүйл чинь. Тийм. Монголч тэр гадаадч тэр тэгэнгүүтээ одоо ингээд бүр ингээд яах учраа болохгүй байгаа тэгэнгүүтээ тэр кинон дэр болонгууд нийгэмлэг гарч одоо боловсролын ямаас тэрийг одоо зохицуул гэдэг нэг хүмүүс гаргаад ирсэн. Тэгэнгүүтээ одоо тэр ямар ч хамаагүй аргаар зохицуулах хэрэгтэй гэд эрх мэдлийн хүчдэг. Тэгээд солонгост болонгууд ийм байгууллага жигнэсээ гараад ирчихсэн гэж багш нар амар хүсэж байгаа. Хүмүүс айгүй хүсэж байгаа. Ийм юм нэрээ нийгэмд хийх хэрэгтэй байна гэд. Тэгээд өгөө талаасаа харсан чи Монгол тас ялгаагүй зөө. Яасан бэ гэхээр TikTok дээр ингээд хүүхдүүд ингээд нэм хүмүүс манай сургуульд ирээсээ хэрэгтэй байна гэд. За. Тийм яг тиймэрхүү тэгэхээр аль ч оронд яг тийм байгаад байгаа юм билээ. Тэгээд энэ кино болонгууд анх болонгууд вебтун байгаад дүн мэдээж аюу алдартай учраас яг драма болоо гарч ирсэн. Би киног үзсэн. Манай хүн вебтуныг бол анх хамгийн уншиж байсан. За вебтуныг унших болсон шалтгаан нь юу вэ? Тэнгүүтээ за вебтун дээр нь яг ямар хуу байдаг вэ гэдэг талаар ерөнхийдөө асуухад. Вебтун амар аль дээр нэг гарч ирсэн санагдаж байна. Хэрвээ би оныг нь орлуул би ингээд гаргаад ирээ. Тэгээд байхгүй. Харин байхгүй. Тэгээд би анх вебтуныг яагаад уншиж байсан бэ гэхээр cover нэг юм аа. Одоо cover зураг.
Тэр cover зураг дээр нэг тийм урт өстэй. Хар урт өстэй нэг юм эрэхтэй байхгүй. Тэр нь тэгээд нөө багшны биш хүмүүжүүлж байгаа хүн тий. Тэр гол дүрийнх нь эрэхтэй. Тэр гол дүрийнх нь эрэхтэй амар нөгөө ихний эпизод дээр нөгөө зэндээ нөгөө буу барьчихсан шиг. Тэр шиг амар vibe өгөөд тэгээд би шууд cover-ыг хараад шууд орж байгаа юм заяа. Орол үзсэн чинь уншсан чи ер нь бол nice. Тэгээд би яг киног нь ярьж байгаа хооронд нь яг ямар хуу жоохон зарим зөндлүүд нь ягаад өөр байсан мэснийг ярий. Гэхдээ харамсалтай нь би нэг их уншиж чадаагүй ягаад гэвэл сүүл рүү би яг үнэндээ жаахан уйдсан юм аа. Тэгээ орхисноос хойш нэгч үзээгүй. Тэгээд за одоо киногийн чи яаж аваад үзсэн бэ? Ямар шалтгаанаар? За нөгөө киног нь үзсэн шалтгаан болонгууд тургааг ихтэй жоохон төстэй. Гол дүрийн залуугийн харснаа. Үгүй бэж та. Одоо би яг энэ дээр ингээд хоёр зураг тавьж юм. Яаж адилхан байгаад байгаа надад хэлдэ. Яг үндэ хэлдэ. За. Вивтүүн бол амар алтартай штэ. Тэгээ вивтүүн яг тэр залууг би харж исэн зөө. Гэхдээ тоо. Гэтэ ингээд уншаагүй тэгээд яаж байгаа нэг акшн төрлийн вивтүүнийг уншдаггүй. Тэгэнгүүтээ ингээд яг тэр чин болонгууд тэр кинон ч угаасаа нэг зөвхөн бас акшн төрлийн кино штэ. Тургуулах гардаг. Тэснэ ингээд яг тэр залууг харснаа ингээд нэг арай жоох илүү хараад. Адилхан шалтгаан гэхдээ жоох өөр type. За. Тэгээд 10 ангийн үз дуусгасан байт юм аа. Одоо 10 ангитай л байгаа л үү те? Тийм. Одоо ингэ дууссан уу ер нь season-ыг? Дууссан. Тэгээд би нөгөө Вивтүүний ногт мэдгүй болохоор өргөчлөх юм үгүй юм гэдгийг нь бол яг сайн хэлж мэдгүй байна. Вивтүүн бүр 100 эд рүүгээ хүртэл явсан шүү дээ. 200 эд рүү гэж болов. Амар утсан. За. Одоо би ингээд нэр анги болгон дээр мэдээж өөр кейсүүд гардаг гэж байгаа шүү дээ. Тийм. Дөнгөтэй яг кейсүүд гарч явах дээр нь болонгуудыг бодит амьдрал дээр зарим хүмүүс яг адилхан юм болсон гэдэг одоо талаар нийтлүүд бол орсон байсан. Хувь үед нэр нь болонгууд тэтрийн бол яриад тавчин би бол 3-ын л болж чадсан байгаа. За эхний анги дээр нь болонгууд бүр амар нөгөө байдаг классик кейс байгаа зөв. Үйд энгийн дээрлэхэлт дээрлэж байгаа хүн хин бэ гэсэн чинь Баяэлийн хүүхэд аав нь бүр ерөнхийлөгчнэр төвч байгаа амар эрх мэдэлтэй сургууль нь ядч чадахгүй хинч үүдээс нэмэлж чадахгүй тэгдэг. Тэнгүүтээ одоо нэг хүүхдийг дээрлэхжсэн чинь нөгөө хүүхэд нь одоо өмгөлж байгаа байхгүй юу? Одоо нэг над чиг нэг хүүхэд байсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрийг дээрлэхэд тэр хүүхэд нь амар орлцдог. Тэнгүүтээ тэрний дараа нөгөө байгууллага ирээд ерөнхийдөө болонгууд одоо кинон дээр болонгууд мэдээж гоёор гаргана. Тэ ингээд цацаад тэр хүүхдийг цасна гээгүү нөгөө эцэг их нь бас нэм хайр уучлах үүргээд тэ нөгөө бах юм асуудал болоод тэ ямарсан дээрлэж байгаа хүнийг ингэж уулгаж аваад дуустдаг агаа. За ингээд бодит амьдрал дээр манай сургууль дээр болонгууд тийм амар эрх мэдэлтэй хүний хүүхэд ч юм уу нэг амар нэг хөрөнгийн ялгаатай гэр бүл байсан нь бол би мэдэхгүй байна. Яг бол нэг улсын сургууль уу. Тэгээ яаж нэг байршлаасаа хамаарал нэг тэр хавцааны л хүүхдүүд сурж байгаа шүү дээ. Тэр яг ингэж жигэд байсан. Танах дээр яг чи хувийн сургууль суржсэн болохоор тийм байсан гэж магадгүй тийм дээрлэлт төр байсан уу? Би яг ярьсан бол арай л түхэн болчих гээд байна. Дээрлэгэлт 100% хаасаа үеийн яг тийм одоо яг ингээд нэг дэшээ тий одоо жишээлбэл 10 дугаар ангийн хүүхдээ л заяа. Тэнгүүд 11-ийг хүндлэх хэвээр 11 үйл 12-ыг хүндлэх хэвээр тий жилээр нь ер нь бол үеэрээ тэгээд нэг доошо дэш авчдаг. Одоо хэрвээ 10 дугаар ангийн хүүхэд 12 дугаар ангийн нэг хүнийг жоохон ингээд дээш доошо хараа те муухай харчих ч юм уу мөрлөх ч юм уу те тиймэрхүү юм яваад эхлэхээр 11 рүүгээ шахаад
наа 10 дугаар ангийн хүүхдүүд чинь яагаад бид нар лөө ингэж хараад байгаа. Наатуулаа нэг юм ярьдаг юм уу? Юм хилээч, дуудаач гэл аюу тэгдэг байсан байхгүй юу? Тэг аюу системтэй зав аюу юм. Аюу системтэй болсон. Тэгээд нэрнгээсээ баян талаас гарч ирсэн хүүхдүүд нь яг ирэх мэдэл гэхгүйгээр айгүй их тийм spoiled гэдэг штеп. Нэг тийм бөмбөрүүлж өсгсөн хүүхдүүд идэг та. Яг тэгээ өссөн бүх юм минийх гэсэн хандлагаар ханддаг тийм их хүмүүс бас байсан. Гэтэ Монгол тулдаач тэр бас нэг эсвэл тэр хайлын хүүхдүүд тийм амар баян байгаагүй юм уу? Яасан бүү мэд заяа. Арайч яг тэр кинон дээр гарч байгаа ч юм уу, витэн дээр гарч байгаа шиг бүгдийг дийдэг байсан юм аа. Их мэдл байгаа юу? Байгаа. Мэдчих тодорхой хэмжээний. Ягаад гэвэл бүх хүүхдүүд нийлэх гэж хичээн. Сайн талыг нь харах гэж хичээн. Сайн байгаа л те. Хүүе миний найз яасан? Хүүе чамд ийм хэрэгтэй байгаа юм уу? Али би авчирээ. Айгүйх тийм бүхс долоодаг тийм хүүхдүүд бол угаасаа байсан. Тэгээ ингээд эцгийн урал болно шүү дээ. Эцгийн урал болохоор ямар төрлийн машинууд ингээ гадаа байдаг гэж бодчих. Нэг харахаар G class, нэг харахаар ийм юм. Тэгээд ер нь 9 шүдийн машинууд харж болдог байсан. Тэгээд яг экстрем кейсүүд нь болохоор эрэгтэй яг ийм эрэгтэйчүүд аяг гарч ирдэг байсан. Жишээлбэл ингээд манай үеийн нэг банд дээрлхүүлж явахтаа ч гэх юм уу, зодуулж явахтаа ч гэх юм уу, ер нь бол энэ тухныхаа хэсгийн ясыг цууруулж мууруулад айгүй юм болж исэн, айгүй драма болж исэн. Яг үнэндээ тэгээд би тэгээд яг бүр деталийг нэрмээргүй юм л да, хитрхи орхон болчих гээд. Гэхдээ яг тэр ангийн хүүхдийн дааж авсан багш нь сургуулийн захирлаас нь болохоор тэр хүүхдийн хөөгөөг. Тэр тухайн тэр энэ хэсгийн цуулсан бандыг нь хөөгөөг. Яг үндэ сануулгаагүй л орхицсан. Тэгээд иймэрхүү кейсүүд ч юм уу эсвэл нөгөө сургуулаасаа хөөгддгүү зүгээр л ингэ бэлгэж идэг. Ягаад гэвэл мөнгөтэй хувийн угаасаа сургууль тийм болохоор хэр баргийн нөгөө нэг consequence яг нөгөө нэг үр дагавраа бол хүлээж авдаггүй. Ер нь бол карма гэсэн нэг тийм юм байхгүй. Ягаад гэвэл мөнгөнд байгаа болохоор тиймэрхүү кейсүүд бол байгаа. За тэгээд чинийх дээр тийм extreme case байхгүй гэсэн тий. Гэхдээ надад нэг ярих юм зөв. Наад дээр тийм байхгүй ч гэсэн нэг хүний кейсийг мэднэ. Тэнгүүдээ яагаад би тэрийг ярих гээд байгаа вэ гэхээр тэр хүн одоо рил хийдэг. Гэхдээ тийм алтартай бол биш зөө. Жохон жижигхэн төвшнийх. Гэхдээ яг уу одоо жижиг гэж өөрөө мэдж байгаа л үү дээ. Угаасаа дагч махч ч гэсэн их биш шүү дээ. Тэгээд тэр нь яадаг байсан ч одоо юу хийж байгаа вэ гэвэл жоохон найруулагч маяг юм хийж байгаа зөө зохиол маяг. Гэтэ ер нь бол жоохон жүжиглэх дуртай. Тим хөнгөл ойлгож байгаа. Тэгээд тэр яасан бэ гэсэн чинь 10 жилдээ архины шилээр хүүхдийн толгой хагалж исэн. Батгатай. Тэр бол 100% үнэн гэдгийг мэднэ. Тэгээд тухайн үед шоронд орох хэрэгтэй тий. Яа араагүйсэн чинь танил талаараа. Тэгээд тэр үед чинь ингээд хүүрхийн минь гэл тэ бодоол том болоо зүгээр болсон юм уу гэхээр үгүй. Тийм болоогүй. Одоо яг нэг юм хүмүүс ээжүүд мэдээч сайн уншиж эхэлж байгаа гэсэн цаана үгүй. Нэг тийм хүн бол байдаг шүү. Яг хоо тэгээд алтар нэрт хүрч чадгүйг нь мэдэхгүй л юм л та гэхдээ амжилт. Тийм сонирхолтой факт. Тийм ерөнхийдөө тийм хүн. Тэгээд эхний эпизод дээр гарч ирж байгаа тийм экстрим кейсүүд нөгөө штэ. Тэр вебтун кино хоёрыг нь харьцуулах юм бол жоохон өөр байд юм аа. За эхэндээ болонгууд нөгөө дээрлүүлж байгаа хүүхд гарч ирээд тэгэнгүүтээ мэдээж ангийнхны хүүхд нь өмөрж байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд нь ингээд дээрлэхэд тийм мод идэр юу лээ нэм буржгарын минь тавьчтай штэ. Тэгээд тавьж байвал юу лээ одоо бүлийг нэ юусрээр ингэ шалгарлаа гэж мэгээд бараг гээд технологи өгöd байгаа юм шиг тэгдэг. Тэгээ хинж тийм болохыг хүсдэггүй болохоор үүдээс нь амаа татчихад юу хэлж чаддгүй. Тэгээ бөө нөгөө зүгээр ажиглаа сууж идэг хүүхдүүд багтар нь захирал нь хэлж чаддгүй. Яа тэгэхээр энэ хүний
үлээ дээрлэж байгаа хүүхэд нь штэ аав нь ерөнхийлөгчнэр твч байгаа баг ерөнхийлөгч болох нь ойлгомжтой болсон хүн. Юу хийж чадах юм гэл нөгөөх нь ч гэсэн мэддэг. Тэгээд нөгөө өмгөөсөн хүүхэд нь яг тийм бол амиа оролцдог гэж байгаа штэ. Тэгээд амиа оролцсон шалтгаан нь юу вэ гэхээр тэр хүүхдээ аав нь мэдээж хүүхдээ өмөрөн тий. Тэгээ нөгөө энгийн хүн болохоор ч тэр одоо том хүн чинь ингээд дарчин зав. Тэнгүүтээ хийчихсэн бизнесийн сүрүүлээ бүх юмнуудыг байхгүй болоход гэр бүлийн сүрүүлж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ дээрлэж байгаа хүүхд нөгөө хүүхд төр очиод танай гэр бүл чинь яагаад ингэсэн гэж бодож чинь чамаас болсон чи амиа оролцох юм бол би буцаага зүгээр болгоч үгүй. Тэгээ амиа оролцож байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол ингээ манай гол дүрийн хүн хурж ирээд мэдээж айгуу сайн сургаж өгдөг. Тэгээ яг сурагчиг сурагчээ цэвэрлэгээ хийх ёстой бол хийх ёстой. Зүгээр юу сурж байгаа зүгээр сургуультай явж байгаа хүүхдүүд битгий гайвал гэл гэрт нь очиод ч юм уу. Тэгээд одоо ус төр хүмүүс чинь айгуу хайдар байгаа штэ. Тэр мөрийг гаргаж ирээд тэгээд ерөнхийдөө бол өмд суксаа гарна гэж байхгүй болгодог. Тэгээд нөгөө тэр нөгөө хамгийн их тэр дээрлэхүүлчихсэн хүүхд ингэж байхгүй надад тийм хүчтэй арт тал байхгүй байгаа болохоор ингээд би ингэний байдал хүрч байгаа маа гэсэн чинь үгүй чамд байгаа штэ би байгаа болохоор танаа заах хэрэггүй хичээлээ сайн хийзаа гэл. Тэгээд ер нь бол яг гişүний гарах хэвээр зан л гаргаж байгаа. Яг тийм байсан. Тэгээ нөгөө аавыг нь бас буулгачдээ штэ. Тийм. За тэрийг тий ерөнхийдөө тэгэл яг үдэ буулгаал ойлгомжтой. Тийм нөгөө нэг артлыг нь тэр одоо нэг тийм үүсгэн байгууламж байгаа штэ нөгөө хүүхдүүдийг сургах тийм програмын. Тэгээд тэрийг байгуулсан хүн нугасаа нөгөө нэг боловсролын яамнаас гаргасан. Тэгээ боловсролын яамныханд хүн нь болохоор тэр нь том бэкапнд л болж өгч байгаа. Тэгээд боловсролын яамныхан тэр сайд эсвэл тэр нэг дарган ч гэх юм уу. Тэр сайд тэр нь болохоор нөгөө нэг тэр ерөнхийлөгч нэр тавьж байгаа тэр аавыг нь ингээд булхаануудыг гаргаж ирээд араар ингэж тавьж ийсэн эсвэл нөгөө нэг тийм мөнгө төгрөг ингэж авч ийсэн. Тэр чинь ямар мөнгө гэдэг вүлээ. Хахуул тийм хахуул авч ийсэн. Тэр мөрийг нь бүгдийг дэлгээд тэгээ ерөнхийдөө бол тийм сонгуулаас ер нь нэрийг нь татуулчт юм аа гэж. Тэгээд тэр хүүхэд нь болохоор ямарч одоо дээрлэж байгаа хүүхэд бол одоо ямарч бэкап болчихж байгаа болохоор тэгээ ерөнхийдөө бол эпизод 1 нь тэр сургамж болоод дуусч байгаа. Тийм. Тэгээд нөгөө гэр бүлийн бас буулгаж байгаа шалтгаан болгоод хүүхдээ тийм байдалд хүргэсэн эцэг эхийн буруу учраас эцэг эхийн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой гэдэг утгаараа. Тийм. Одоо тийм хэлж байгаа. Тэгээ вебтун дээр болохоор арай өөрөөр гарч байгаа. Тэгээ яагаасан бэ гэсэн чинь тэр манай ихэнд дээрлэхүүлж байгаа хүүхэд амиа хорлцож байгаа шүү дээ. Яг үндэ амиа хорлдоггүй вебтун дээр. Тэгээ яадаг вэ гэсэн чинь за тэр нөгөө нэг манай тэр сургууль хүмүүжлэгч чинь ингэж орж ирээл хийж байгаа шүү дээ. Тэр нөгөө хоёр дахь хүүхэд нь ингээд дээрлэхүүлж байгаа. Тэгснээ ингээд сургууль хүмүүжлэгч орж ирээ. Тэгээ ер нь ингээд бүгдийг нь дэстэ нялх цодоол тэгэл ер нь бол гэнт гарч ирээл тийм болчихж байгаа. Кинон дээр үхсэн дүүр нь уул нь амьд байгаа даа зэв вебтун дээр болохоор. Тэгээд тэр дүрээр тэр хэд ингэж бүр шахаж агаад наад нэг багш шиг юм хутгалчих гэдэг хэвгүй юу. Тэгээд тэр дээрлэхүүлж байгаа дүр очиод хутгалчтэй. Тэгээд хутгалсныхаа дараа тэр хутгалуулсан багш чинь ингээ үүдээс нь харснаа. Ингэж харснаа аль нааширтаа гэд юу ч болоогүй шид хүнтэй өрөөр доголорч байгаа юм зэ. Сүлгчийн өрөөр. Тэгээд ингээд ер нь бол хутгалсан шархаа ингээд тэр хүүхдээр оюулж оюулаа заяа. Чи тэгээд яг үнэ хэлчихээ. Чи бол өөрөө энийг бол хүсээгүй зү. Яг хинэн чамайг ингэх гэсэн ингээд. Тэгээ нөгөө хүүхд нүгэ би өөрөө л ингэсэн юм аа багшаа би ингээд би ерөөсөө ингэж хүмүүнээ шахуулаагүй гэдгсэн чинь хэрвээ чи үнэнгээ хэлэхгүй бол би яг нэрнгээсээ бүр цагтаа тэр нэрнгээс хоёлоо очиод би ингээд энэ шарах мархаа харуулад ер нь бол чи ингээд суучих болно шүү дээ.
Чи тэр яг бүхэл амьдралаа ингэж алтмаар ийнө эсвэл одоо яг зүгээр үнний хэлмээр ийнө гэд. Тэгээд ингээд нөгөө том нөгөө дээрлэхэд байгаа тэр бандыг чинь ингэүүлсэн ингээд. Тэгээд тэр банд дээр чинь очиод бодож мотол нэг бөө юм болоод идэв. Тэгээд ядж байгаа тэр бандийнх нь бэкграунд нь болохоор бэк стори нь болохоор ингээд аавдаа бас зодуулдаг байсан. Тэгэл аав нь айгүйх дарамтлагдаг байсан. Дүн мөнгөө сайн гаргаад хаач. Тэгээд ингээд тэгсэн чинь сургууль дээр очсон чинь нэг тэр зан нь хөдлөөд яг аав нь ингэж өгсөн цанаа нь ингээд амар абьюз болоо тийм бүх сурагч нараа ингээд амар дарамтлаад тэгсэн чинь тэр дарамтлаж байгаа үе дээр нь болохоор нэг хүүхэд дарамтласаар тэр хүүхэд нөгөө амиа оролцдог юм. Зүгээр рандом хүүхэд. Тэгээд рандом хүүхэд өгсөн чинь яана би одоо ингээд цайтаа дээр очивол ингээд намайг бүр ингээд баримтлал аваа явах юм. Манай аав намайг яаж загнах вэ гэд. Хамгийн нөгөө аав нь яах вэ гэд. Тэгээ ингээд очиж суусан чинь цагтаа нар нь юу ч яахгүй за. Танай нэрээ ангийн хүүхэд чинь хүчсэн мэлээ штэ. Тэгээд харамсаж чинь. За тэгээ буцтаа гэд. Тэгэл юу ч болоогүй юм шиг заяа. Тэгээ юу ч болоогүй юм шиг тэгэл өнгөрөөл тэгсэн чинь нөгөө хүүхэд чинь би ингэж болох юм биш тэгээд би ингэ сургууль дээр юу ч хийж болох юм биш дээ. Тэгвэл намайг хинч загнахгүй юм биш дээ. Наад хинч хамаагүй юм биш тэгээд тэгээ тэрнээс хойш угаас юм дээрлэгдэг хүүхэд болоод болчихж байгаа маа. Тэгээд дараа нөгөө аав нь буусныг нь болохоор шууд харуулчихдаг заяа. Амар хурдан ерөөсөө нэг тийм кинон дэр болохоор айгүй ингээд тэр хоёр чи уулзаал тий нэг харанхуй нэг нөгөө хурлын өрөөнд дотор ингэж уулзаал ингээд би нэрүүгээ хог хийштэй гэж амар сэртээ драма хийлээдсэн штэ. Тэгсэн чинь их юм болохоор яг вебтон дээр болохоор нэг тийм сэртээ бодлоогүй зүгээр шууд зураг таагаад л тэгэл дуусгацсан. Тэгээд тэгж дуусныхаа дараа нь болохоор хүүхэд нь угаасаа амар дээрлэхүүлж байгаа. Дээрлэгдэг байсан хүүхдүүдээрээ дээрлэхүүлээд би этрийг бүгдийг хаална гэд. Тэг шүн ингээд сургууль руугаа ороод бензинээр ингээд бензин ингэж тараагаад тэг би нэг стат бүгдийг хална гэд. Тэгсэн мэт шүн зэв хийж байхгүй. Тэгээд би энийг ч дуусгах нь өдрөө. Тэгсэн чинь нөгөө нэг сахин хүмүүжүүлж байгаа тэр нэг залуу манай гол дөрийн залуу гарч ирэл тэгэл чи нэр өхмөр бол одоо өгсөн чи яад юм гэл нөгөөдг нь ингээд нэрийгээс гадлаа авалцуулаад нөгөө хүүхд чи хайгаад хүүхд болсон. Тэг би өхмөрг байна намаа авраач гэдэг тэгсээр аваад. Тэгэд ингээд айгу хитэд үг хэлдэг юм. Чи ингээд хийсэн юм хүртэх ёстой. Би тэрийг заах гэж энд ирсэн гэд тэг витоны юм ингээд эхэлчихдэг байхгүй юм бол. За нэг тийм хөө юм аа. Тэгэхээр би ихтэй киноны юунд нь яагаад таалагдсан бэ гэхээр хувилбар нь яагаад таалагдсан бэ гэхээр арай бодит амьдралтайгаа ойрхон энэ вебтун болохоор арай нэг тийм хүүхдийн юм гаргаад ирсэн жоох хүүхд зохиол юм бичсэн юм шиг сонион байсан. Тийм. За. Тийм ээ. За 20 дугаар ангийн бол алхасч гэж бодъё. Гэхдээ ер нь бол 20 дугаар анги нэг хөөхөн зөө. Гэхдээ нэг муу юм бол их байхгүй. Тэгээд энэ 10 анги дунд гарч байгаа бүх ингэ дөрүүдээс хүүхдүүдээс хамгийн сайн засарч чадсан 20 дугаар ангийн хүүхдүүд. Яг ингээд сүүл рүүгээ ингээд гацсан ч тэдний аягүй хөөрхөн дөрөв тавцсан хүмүүсээ хичээл ийдэг заяа ингээд дээрлэхүүлчихсэн найзууд болцсон мөр. Ер нь бол ингээ амар сайн үр дагавар гарч ирсэн болонгууд яг тэднэр байдаг. За 3 дугаар анги нь болонгууд арай жоохон мөлчүүртэй сэдв. Яагаад гэхээр чи эвгүй болж байгаа болох дөнгөтэй бас нэг бодит кейс байгаа гэсэн үг. Ерөнхийдөө үйл явдал нь юу өрнөдөг вэ? Охтын сургууль өрнөж байгаа. Тэр сургуульд болонгууд нэг инфлюенсер тий ер нь бол ингээд нилээ их дагагчтай лайв стрим хийдэг охин байгаад байгаа гэсэн үг. Дөнгөтэй одоо хичээл дээрээ ингээд лайв хийх юм уу ихээр багш нар нь болоо гэ тэгэндээ тэг хин нэг нь л өөрт нь ингээд дургууг нь хүрэх юм бол одоо тэр хүнийхээ ингээд бичлэг зургийг ингээд эвлүүлээд тэг фэнүүдийг ингээд дайруулдаг зав. Тэгээд тэр анги дээр нь юу гардаг вэ гэсэн чинь ангийнх нь нэг эрэгтэй багш байгаа байхгүй юу? Хоёулах нь уулзж байгаа нь хамгийн зөв нь хоёулах нь уулзах байхгүй олон хүмүүсийн дунд чи ингээгүү. Тэсний чинийгээ болоо. Ер нь бол ингэж бусдыг ингэж худлаагаас ингээ зөв бэл гэж байгаа байхгүй юу? Энд чи шаа ингээ та намайг ийм хийгээд ингэж бодоод байгаа юм биш үсттэй яриа гэсэн чи үгүй би чамайг хийж яхахыг чи харсан. Эдит хийж яхахыг нэг харсан байгаа байхгүй багш нь.
Тэгсэн чинь нөгөө охин нь харснаа. За гингүүтээ шууд лайв хийхдээ хувцас ингэж амар замбрааг болсноо манай ангийн багш намайг хүчинтчлээ. Тэгээ лайв хийчихэж байгаа гэсэн. Тэгээ тэрнээс болоод ер нь одоо тэр багш нь болонгууд ажилласаа халагдчихж байгаа, ажилгүй болчихж байгаа. Дөнгүүдээ гэрийнхэн гадаа хүмүүс ирээд ээж бүр ямар бузар булаа гэд бүр гээд амтын танд дунжиж байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн сүүлд ер нь бол би нэм хийгээгүй гэх нэг гэрээсэл шиг юм бичээд машин дотроо ингээд өөрийнхөө амийг хорлоод зорчдөг. Дөнгүүтээ тэр кинон дэр нь болонгууд тэр үйл явдлын дараа болонгууд манай хүмүүс ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө киноны одоо тэр байгууллагын хүмүүс яагаад ирдэг вэ гэхээр нөгөө боловсролын яамд ингээ хүсэлт ирдэг. Тэгээд хүсэлтийн дагуу очдог. Тэгсэн чинь тэнд сурж исэн сурагч нар болонгууд одоо шинэ ингээ ангийн багш томилогдож байгаа шүү дээ. Тэр ингээд тэгэхэд тийм зүйл үйл явдал болох уу гэдэг ерөнхийдөө хүүхдүүд нь багшаагаа хамгаалахын тулд одоо тийм зүйл хийж байгаа гэхүү дээ. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр одоо энэний дараа 4-р ангид болонгууд нэг багшийн кейс гарч ирдэг гэсэн үг. Айгүй алдартай багштай хичээлээ амар сайн заадаг гээд. Тэнгүүтээ энэ 3-р анги охинтой яаж холбогддог вэ гэхээр 4-р ангийнх нь муу дүрэн тэр багш нь байгаа байхгүй юу? Хүүхдүүдийг нөгөө ялгарладаг багш. Одоо баяэлийн хүүхдүүдийг одоо мөнгөний аваад дүнгийн сайн гаргадаг, шалгалтын сайн бийдүүлдэг. Тэгсэн чинь дунд сургуультаа энэ багшийн шапээс ангийнхны хүүхдээс нь энэ охин хичээлтэй айгуу сайн бисэн чинь ингээд сайн сургуульд ингээд ахлах сургуульд хүртлээр сайн сургуульд орох хэрэгтэй шүү дээ. Тийш нь оруулаагүй. Яагаад гэвэл чиний зэндаа чиний юм биш. Ер нь бол ингээд зүгээр байгаа хүүхдийг ингэж чөтгөр болгосон үнэ тэр багш байгаа гэсэн үг. Окей. За. Тэгээд 4-р ангийнхаа төгсөлтөр болонгууд мань багш тэгээд мань охин хоёулаа нэг шоронд агаагаар гарч ирдэг байхгүй. Тэгээд манай гол дүрийн залуу тэр багт нь одоо таны ингэ бүтээсэн хүүхдтэй чинь би уулзуулъя гээд. Тэгээд уулзуулсан чинь охин чинь ингээл орилол уралж байгаа шүү дээ. Тэр нөө эрэгтэй багш нь ингээл энийг л суудсан. За одоо бодит кейсийн нэрээ би яа бодит кейсийн уншаагүй зүгээр би ингээ хатгалаад тавьсан юм аа. Тийм 3-р ангид энэ гардаг. Гэсэн чинь уг үйл явдал нь босоодын нэг нь дунд сургуулийн эмэгтэй багшийн бодит тэргээс сэтвэлсэн гэж үздэг. Гинэ. Тэгээ Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр нэг сурагч түүнийг эмэгтэйний эрэгтэй шүү зөө. Түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутсан байна. Гэвч мөрдөн шалгалтын явцад сурагчдын мэдүүлэг олон зөрчил илэрч нэмэлт нотлох баримтууд гарснаар багшийг ямар ч гин буруугүй болохыг тогтоосон байгаа. Тэгээ энэ хэрэг нь баталгаажаагүй гомдол буруутлах үед багш нарын эрх хэрхэн хамгаалах талаар ингээд маргаан одоо төрүүлсэн энэ болонгууд одоо харьцуулсан бодит зураг нь болонгууд энэ дээр гарч ирэхгүй байх. Тэгээд дугаараа тавьчих айлгүй тэр би явуулсан. За нэг тийм баа гэсэн үг. Тэгэхээр нөгөө энэ дээр болонгууд нөгөө сошиал медиа айгүй өндөр хөгжсөнтэй холбоотой гэсэн. Тэгээд над дээр бас тийм кейс бол байхгүй яа л манай сургууль утас хоригддаг гэсэн. Тэгэхээр нөгөө утас ашиглаж болохгүй юм чи юу энэ төр лайв стрим юу тэр юм л гэсэн. Тийм л энэ чам дээр кейс энэ үү? Манай яг болж исэн л да гэтээ энэ тэр чинь ингээд олон нийтийн мэдээ болж исэн болохоор хэлчих юм бол арай л тийм гэтээ олон нийтийн мэдээ бол болж исэн шалгаж хүлэг болж исэн зэ бүр ирж исэн. Тэг ирээд манай ангиар ингэж орж мороод тэг ингээ бүгдийг нь хардаг зэ юу. Тэг 7 хоног ч харсан баха бараг. 7 хоног л эсвэл хэд хоног л бидэд аюу 7 хоног юм шиг л санагдтыг. Тэгээ бид тэр бүр цуглуулж байгаа тэг ингээд ивент болохоор юу нь юу алт ийдэр гэдэг ер нь тэгээд багш нарын энэ бүдээс юм асуувал байгаадсан. Тэгээд мэдээгээр нэр ингэсээ гараад тэг манай аав ээж хоёр бүр заяа гайхаад хүй наа чи нэр ингэсээ танаас сургалт хийдгүү үсттэй гэд жоохон санаа зовоо заяа. Тэгээд үгүй нэр ингэсэл нэр юу ч болоогүй.
тоглоомжгүй. Тэгсэн чинь яг ямар юмнаас цуурхал сонссон бөмбөд гэтээ сошиал дээр гарцсан байхгүй. Facebook дээр гарцсан. Тэгээ Facebook дээр гарцсан чинь нөгөө нэг юм ингээд айгүй олон хүмүүс шеэрлсээр байгаа. Хинийн ихлүүлсэн бүү мэдтэй. Тухайн үед би угаасаа уцаа хураалгацсан. Орж болохгүйс л биднийг мэдтгүйсэн юм аа. Гэтэ тэгээ сошиалаас болоод бүр мэдээгээр гараад тэгж шалгаж шүлэг хийлгэжсэн. Бараа ээж аваа бүгдээрээ санаа зовж байсан. Тийм хэрэг байсан. Ядж байгаа тэгдүүлэнгийн үе чинь одоогийнх шиг арай бас биш. Тийм. Тэгэхээр энэ бол мэдээж амар нэг шинэ кейс болов бичиж байгаа гэсэн. Тэгээ нэг дөрөвдүгээр ангийнх нь өргөжлөл нь ингээ байгаад байгаа шүү дээ. Тэр нэг багш нь амар ялгартай хариуцаад. Манай технологи багш. Тэгээд зэн чин над дээр юу болч исэн бэ гэхээр одоо тэр чинь мөнгө өдр аваад байгаа шүү дээ. Тэгээ манай сургуульд яриач тэгч мөнгө өдр авдаг хүн байгаагүй л мөнгө өгдөг эцэгчүүд бас байгаагүй. Миний нөгөө ялгуулж харьцдаг гэхээр одоо нэг багш шууд санаанд орж байгаа хгүй. Тэр 12 дугаар ангид тахаа нэг эмэгтэй агш залуухан эмэгтэй агш байсан. Тэгээ залуухан ингээ хүн орж ирэхэр чинь нөгөө хүүхдүүд мэдээж амар дуртай юм тий. Тэгэл угаасаа амар гоё багштай болчлоо ингэчлээ тэгчлээ гэл. Тэгээд яг эхний яг үлрэл ингээ би ингээ хичээлдээ итгэвтэйсэн аахгүй юу? Тэгсэн чинь харин тэр багш яагаад гэдэм би мэдэхгүй. Гэтэ надад дургүй гэсэн мөлий. Яна. Яасан. Тийм би шалтгааныг нь ойлгохгүй. Тийм түнгүүртээ ингээд нэг зарим нэг дуртай хүүхдүүд нь байдаг гэсэн зөв. Тэрний шалгалсан дээр муу аавн уу, ингэнүү, тэгнүү хамаагүй зөв. Завч нь харгалж хийцаа гэд ингээд дүнгийн сайхан зөв. Тэснэ ингээд намайг ингээд хунгаах га үзээд идэх зөв. Тэгээ би ингээд тэр хүний хичээлдээ итгэвтэй байхад болцсон. Тэгээ ер нь бол яаж иж дүнгээ гайгүй гарахаа нэг 2 дугаар үлрэхлээс ойлгож байгаа гэсэн баггүй. Тэгээ хамгийн тэнэг нэгт ингэж ялгарлаж байгаа багш зөө. Хоёр гэсэн чи өвөцтэй ингэж дэлцгнаад идэгсэн зөө. Заварсан. Багш ээж 12 дугаар ангийн тэгээ инээж мэдээж гэж харьцаж ярьдаг. За тэрийг яг буруу ойлголт гэж бодъё зав миний. Дургу байгаа буруу харлаа гэж бодъё. Гэтэ бас нэг өөр үнэн зүйл нь юу вэ гэсэн чинь тэр багш манай сургуулийн биеийн тамирын багштай явуулдаг байсан. Тэр биеийн тамирын багш нь гэр бүлтэй. Тэгээд тэр биеийн тамирын багшийн эхнэр нь сургууль дээр ирээд буян болчихсон. Тэгээд ер нь бол хоёр хүн ингээд ажлаа үргэлжлүүлэл хийсэн л дээ бид нар бүгд мэдчихэж байгаа ч гэсэн. Гэтэ зөвхөн миний зүгээс харахаар ийм амар завхарсан, заваарсан үйл явдал хийдэг хүн багшаах эрхээ асуулах хэрэгтэй л гэж бодож байна. Тий. Яг нөгөө хувийн амьдралаа ер нь бол бас ингэж оруулж ирж байгаа юм. Тийм хүүхдүүдэд ямар үлгэр дуурайл үзүүлээд байгаа. Тэгээ ер нь бол тэр гадар юу ийн үгүй хамаагүй зав. Гэтэ сургуульд ажилд ороод мэдсээр ээж өөрөө багч хүн гэдгийг ухамсарлахгүйгээр тийм зүйл хийж байгаа хүн өөр юм хийгээ амтар. Яагаад ингэж амар сонь зүйл хийгээд байгааг нь ойлгохгүй л. Тийм. Нэг тийм зүйл болж исэн. За одоо 5 дугаар анги дээр нь юу болж исэн? Харъя да бич харъя. Яа 5 дугаар анги бол бүр ингэж амар олон хүний стресс tulсан багц. Тэгээ энэ дээр бас бодит кейс байгаа. Тэр бодит кейс нь олонгод хүмүүс бас монголоор айгүй фэйсбүүк дээр бичиж яваад лээ. Зарим хүмүүс харсан баг. Юу вэ гэсэн чинь энэ нөө баг сургуулийн ангийн багш. Тэгээд бодит кейс дээр нь олонгод тэр хүн амиа оролцсон байхгүй юу? Кинон дээр олонгод амиа орлоогүй амьд үлддэг. Тэгээ хүмүүс нэм хэрцүүл кинон дээр аварч чадсан ч бодит амьдрал дээр энэ хүнийг аварч чадаагүй гээд. Oh my god. Тэгээ бодсон штэ ингээд юу заахлах ангийн ийм амар хүүхдүүд байгаад ингэчлээ. Бага ангийн хүүхдүүд жил орчиж юу болчихвоо гэдгсэн чи эцэг ихнэр гэж юм байна. Би надтай ч амар том example. За тэгтээ ярээр.
Тийм тэгсэн чинь одоо кинон дээр олонгод ямар үйл явдал болдог вэ гэсэн чинь тэр гол дүрийн тэр бага ангийн багш олонгод амар хөөрхөн гэгээлэгцээ хүүхдүүдтэй ингэж хичээл ороод ингээл нөгөө баран ингээл мөрөөдлөөрөө гоё ажил ороод ингэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь анги дааж авсан чинь нэг тэнэг ээж байгаа нь зөө. Тэр нь юу вэ гэсэн чинь ингээд 24/7 мессеж бичиж услан заалгадаг. Эхлээд хүүхдийнхээ асуудлаар ингээд холбогдож мессеж бичиж болох уу гэхээр одоо тэр сургуулийн солонгоц ч юм уу Монгол толгойд утасныхаа дугаараа өгдөг байсан бидний үед одоо ясна мэдэхгүй. Тэгээ солонгост хувийнхаа утасны дугаарыг өгч болдгүй юм лээ. Яг л миний хувийн зүйл гэдэг утгаараа харин аппликейшн байдаг. Тэрүүгээрээ чаталж болно. Тэгээ ажлын цагаар зөвхөн. Тэгээ ихэр тийч амар ирүүл байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр ээж нь аах тэгж асуухад болонгууд болно ингээд та ингээд тэтэн цагийн хооронд нэг мессеж бичиж болт юм а та ингээд бичээрэй гэсэн чинь тэрнээс хойшоо яах юм хувийн дугаараа өгч гээ тэгмүүд болтгүй маа гэсэн чинь хувийн дугаарыг нь бол авчдаг зөө. Тэгээ шүн ингээд унтчих чахт нь ингээд мессеж бичээ залгаад идэг зөө. Тэгээ бичиж байгаа ингээд юмнууд нь амар утгагүй. Юу лээ манай хүүхдээ өнөөдөр самбар дээр гаргасан юм уу? Тэгээ гарга. Энд чи буруу бодчих юм бол өөрөө ичгэртэй болоод өөртөө итгэлтэн ингээд болно. Манай хүүхдийг болохгүй ингэхгүй гэж хэлж болохгүй. Манай хүүхдүүдтэй муудалцах юм бол манай хүүхдийг л өмөрөх ёстой гэл манай хүүхд гэл бүр ингээд тэнийг юм дээр тэгж байгаа байхгүй юу? Тэгээ өнгөтэй ингээд байнгын залган зав дугаарлаа. Тэгээд эн чин залуу хүн чинь мэдээ сошиал хаягтай инстаграмтай байгаа ш. Тэгээ найзуудтайгаа ингээд гадуур гараад инстаграмтай зураг хийсэн чинь инстаграмын доор комент бичиж байлаа. Хүй за. Чи яаж болсон мэдэхгүй зөө. За. Чи багш мэж чи ингэж гадуур ингэж явхаас ичгүй байгаа юм уу? Яаж тэгчиж багш эдийн ажлын босгоор яваад байгаа ш хамгийн гол нь. Тэгээ энэ хүүхдүүд ямар үйл төрөөл болно гэж бодож чинь чи ингээд хичээлийн гадуур цагаа сайн ижил орохдоо бэлдэх хэрэгтэй маагац тээ. Тэнгүүтээ ингээд одоо тэр эмэгтэй сургуулийнхаа захиралд очиж хэлж байгаа. Ингээд байна гэсэн чинь үгүй энэ дээр одоо ямар ч авах арга хэмжээ авахгүй өөх зөвлөгөөн сошиал хаягаа устдаг. Таан зөө. Тэг ингээд хүүхэн тэмдэгтэртэй ингээд нөгөө эмэгтэй бичиж байгаа байхгүй гэсэн чинь тэрт гартлаа сошиал хаягийг тий хүүхдүүдийнхаа төлөө гээд хичээд амар гэгээлэг хүн зөө бүр ёо ямар өрөвдөлтэй юм бэ заа. тэгээд тэгсэн чинь ингээл тэр ээж нь бас ингээд бүр хувийнх нь юмд амар яаж ахгүй юу лээ өмсөж байгаа ингээд одоо дотор хувцаа штэ клипчгэндээ ингээд юу мэддэхгүй тийм юм хүмүүс наа чи мөрөн ингэж мэддэгтэй тахаар ингээд жоох хүүхдүүд чи ингээд бэлгийн дарамт очруулж байгаа ухааны бүр ингээд бүр хэрэг сэтрээ зав тэгээд ингээд дуудлагыг авахаа болсон чи гэрийнх нь гадаа хүрээд ирүүл яах вэ чи яагаад миний дуудлагыг авахгүй байгаа нэг хонхын дараа Хүй амьдрал хүн байшаа. тэгээд юу яаж байгаа нь зав юу чи ингээд ах юм бол би нөхөртэй хэлээ шүү. Манай нөхөр уурал ер нь аюу бухимдаа байгаа гэд. Тэг ингээд тэр кинон дээр болгоо нөхөр нь ингээд хүрч ирж байгаа юм зав. Тэгснэ ингээд хүүхдээ амар авч явстаа. Нөгөө манай багш эмэгтэй ч ингээд зохих гээд гар мараад алчмаллаа зав. Тэгээд тэр ээж нь тэр манай багш эмэгтэй бүр ямар ч бурууг байгаа штэ. Тэр хүүхэд нь бол яг ялцгүй жоох нийгэмшиж чадахгүй байгаа хүүхэд байгаа байхгүй юу? Тэм дотогч хүүхдүүд мэдээж байгаа. Тэгээд тим юм чин гэж одоо бүр ингээ ангиа засаа зөө чи энэ дотор ингээд тэ хүснээж болон сэтгэлээ уудалж болно гэдэг монголоор орчуулах юм бол тэнгэр гэж аахгүй юу? Тэгээд амар хөөрхөн ингээд өөрөө ганцаар ээж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чи тэр хүүхэд нь тэрнээс хойш ингээд тэр дотор ингээд ангийн хүүхдүүдтэй тоглож моглоод амар хөөрхөн нийгэмшсэн. Гэсэн чи ээж нь энэ юу юм? Инээ тэр юмэрийг уурлаад. Тэг ингээд цагтаад бүхтэн манай хүүхдэд энэ багш хүчрхийлүүлдэг ингээд. Тэгээд тэгсэн чи нөгөө манай багш хэлж байгаа байхгүй юу?
одоо ингээд цагтаагаар яваад би буруугүй гэдгийг нотлогдчихвол тэгээд та яах юм гэсэн чинь тэгвэл тэгэл уучлахгүй юм да. Тэгэл болоо хууль нь л тийм юм чинь. Хууль нь угаасаа тийм заяа. Тэгээд Солонгос долонгууд одоо эцэг эхнэр гээд нэмэрхүү дад өгдөг. Тэнгүүтээ процесс нь баг жил орчим өргөжлөлдөг. За тийм өдөр болгон ингээ ажлын бус цагаар ингээ очиж ингээ цагтаа дээр мэдүүлэг өгч таардаг. Тэгээд буруу 80% нь илүү угаасаа буруугүй гэж тогтоогчдөг гэж байгаа байхгүй юу? Тэгээд мэдүүлэг өгсөн талд нь яадаг вэ гэсэн чинь ингээд буруу мэдүүлэг өгсөн мэн гээд нөгөөнөөс уучлахгүйгаал тэгэл дуустдаг. Ямар ч хариуцлага авдаггүй. Зовоож жоод тэг ингээд тэрийг мэдээд өгж байгаа байхгүй юу? Тэгээд кинонд дэр чинь нөгөө яг ингээд хөөх ингээд нэм грэслэтер бичээ яг амиа орлогчсон чи манай амжиж ирж ирээл одоо амар тэр эмчилгээнд яваалаа. Тэгэл манай залууч багшаалал ирдэг. Тэгэд ер нь бол тэр ээжид яг хийжсэн үйлдэлийн яг өөдөөс нь хийгээл тэ өдөр шөнө өөрлөнд талхал юу лээ би хүүхдээ чи ингүүл яах вэ тэгвэл яах вэ гэтэл гэрээ гадаа яг адилхан зүйл хийж чаа. Тэг яг тэр ингээд хүсэлтийг нь болгоод яг шүүх хурал болдог байхгүй юу? Тэгээ шүүх хурал дээр юу гэдэг вэ гэсэн чи одоо манай эмэгтэйг одоо өмгөөлж байгаа тал нь болонгод эн чи ер нь бол сталкер ингээд сэтгэл зүйн хүчрхэл нийгмийн хувийн орон зайд толдож байгаа шүү дээ тий. Энгийн зөвөр багш эцэг их биш энгийн хоёр хүнд нэм зүйл болсон бол энэ маш хүнд гэмт хэрэг болчихж байгаа. Багш эцэг их гэхээр яглаар энэ гэмт хэрэг биш болчихж байгаа гэсэн үг юм. Чин гэсэн үг штэ гэл тэгэл ер нь бол нөгөө тал нь буруутгаал дуустдаг. Дээрэс нь бас нэг хэсэг харуулдаг нь юу вэ гэсэн чинь тэр хүүхэд нь яг үндэ багштай амар дуртай. Тэг багшаа ингээд таныг ингээд байхгүй хахад ингээд манай ээжээс болоо та ингээд зовж байгаа юм болов уу би амар санаа зовсон намайг уучлаарай уйлж муулаад. Тэгээд яг үнэл хүүхдэд буруу ахгүй байсан. Тэгэл ээж нэг тийм. Тэгээд бодолтой тэр статистик агаад тэр 80% гин буруугүй хэр ямар олон хүмүүс тэгж авахрч байгаа гэдэг. Тийм энэ да. Тийм тэр багш нарыг стресстүүлдэг гэдэг бол үнэн заяа. За одоо ингээд нэг хувийн сургуульчин болоод эхлэхээр чинь ямар ааштай хүмүүс ах ойлгомжтой. Саяны хэлсэн шиг заяа. Багш нарын хурал болох болгонд яг нэг багш юм уу хоёр багш нэг бол амар стресстэй нэг бол уйлдаг заяа. Яагаад гэсэн бэ гэсэн чинь зэх юм хурал болох болгонд дандаа багш нарын буруу болчдөг заяа. Яг манай ягаад хүүхдээсээ яваад байгаа. Манай хүүхд ягаад би гарцсан байгаа танаа хичээл дээр гээд уулзаж очиод бүр ингээд манай хүүхдийг ингээд 80-д гарцсан байна. Манай их 70-д гарцсан байна. Энэ яагаад тийм байд ингээд. Тэгээ нөгөөт нь хэлж байгаа шүү дээ. Танаа хүүхэд хичээхгүй байна. Би бүр ингээд айгүй хичээсэн. Яг ингээд бусад хүүхдүүд зүгээр яагаад тах чинь танаа хүүхэд чинь ерөөсөө юм хийхгүй байна. Даалгавар хийхгүй байна. Тим юм хийхгүй байна. Тэгээ манай ингээд за сурвалжаа угаасаа ингээд айгүй хичээлээ 24 доллар гэсэн юм байгаа даа шүү дээ. Хувийн сургууль болгонд ихэнхдээ ер нь бол тийм байдаг. Зүгээр 24 доллар бүр ингээ гүнзгий анги шиг байнгын нэг тиймэрхүү байдаг. Тэгсэн чинь ийм байхад хүртэл ер нь ингээ танаа хүүхэд чи угаасаа хичээл хийхгүй байна. Би наад чинь яг үнэн дүнгээр нь л гарч ийн гэхээр би мөнгө төлж байгаа үсттэй. Яахаар миний хүүхдийг ингэж гаргаад идэв. Би тэгээд би энэ сий гаргана гэж энэ газарт чи мөнгө төлөн байж ингэж хүүхдээ явуулж байгаа юм уу? Яг үндэ үгүй шүү дээ. Багш нартай хитэн бүр минут цаг чанга хэрдэлтэй эмэгтэй багш нарыг ер нь амар ингээд хамгийн минь авчдаг заяа бүр ингээд бүр үнэнгээсээ бууж өгтөл авдаг. Тэгээ манай ангийн багш бүр ингээд уйлжсэн шүү дээ. Матем багш заяа манай ангийн багш. Тэгээ уйлсан заяа. Тэгээ багш яасан бэ гэсэн чинь би энэ эцэгчүүд чинь шүү дээ ингэж чадахгүй юм байна. Би ер нь боллоо. Би ер нь ингэж хувийн сургуульд угаасаа ажиллаж чадахгүй юм байна. Би энэ стрессийг энэ тэнэг эцэгчүүдийг угаасаа би ингээ
би ганцаархнаа өөдөөс нь хашгирсан ч гэсэн барж дүмэн. Зүгээр би ингээд улсын сургуультаа зүгээр ингээд би ингээд хичээлээ заачаа. Тэгээд дүнгээд угаасаа дүнгийг гаргасан ч гэсэн эцэг эхчүүд нэг ядаж ойлгоно. Эднэр чинь ерөөсөө ойлгохдгүй юм гээд. Тэгээд ер нь бол зоолттой нэг багш заавал үлдэг юм уу стресстэй юм. Тэгэл нэг явжсэн чи физикийн багш яаж стрессүүлсэн гэсэн чинь эрэхтэй багш заяа. Их манай үеийн ч юм уу дараагийн үеийнх ч юм ингээд ер нь хүүхдүүд CD гарцсан заяа. Яасан бэ гэсэн чинь бүгдээрээ үнэхээр угаасаа нэг шалгалт шүүлгэндээ даалгавранда амар муу хийсэн. Тэгээ яг үнэн дүнгийн гаргасан чинь яг CD заяа. Бүр яг 100% үнэнгээр нэрх юм бол тэгээд тэгсэн чинь аргаа бараад заяа. Эцэг эхчүүд бүгдээрээ залгаад заяа тэр хүүхдүүдийн. Тэгэд хід болгосон гэж бодчих. Би болгосон заяа бүгдийг. Тэр дийтэй хүүхдүүдийг би болгоод би асахтай тэгмүүд CD хүүхдүүд би нэмэгтэй болгоод тэгэд тавьсан ш нэрээ бүгдээрээ ингээ бүр орж ирээд. Тэгээ тэр багш бүр амар стресстэй заяа бүр ингээ дараагийн хичээл дээрээ та нар хийж чадахгүй байх чинь би яхаар ингэ зоох хэвээр ингээд. Тэгээ ингээд тэгвэл ингээд хэлж байгаа шүү дээ стрессэнээс бодлоо. Тэгэд би ингээд та нарын даалгаврыг чинь би ямар ингэж хийж өгөх хэвээр юм уу? Би тэгээ даалгаврыг өгснөхийн дараа яг ингээд хариултыг нөгөө тааж авах хэвээр юм уу? Та нар хичээхгүй байх чинь би ингээд амар стресстэй. Эцэг юм хурал болгоны дараа драма болдог заяа. Тэр нөгөө саний ярьсан кинон дээр хүмүүс бодит кейс дээр байгаад байна гэсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ болгонгууд 2023 онд болсон. Ер нь бол бас бага ангийн яг сургууль яг хэрэгтэйс яг адилхан үйл явдал байна гэд. Тэгээд бас зургийн цуграа оруулчих хаа гэсэн. Тэгээ. Тийм яг хүмүүс яг өгч хийжсэн. За энэ 6 дугаар анги нь бас амар стресстэй зөө. Тэгээд энээрээс бас бодит кейс гарч ирсэн. Ухаж үзсэн чинь. За ерөнхий үйл явдал нь юу болдог вэ гэсэн чинь. Манай чи нөгөө одоо ингээд өргөдлөөрээ тэрнийхэн дагуу сургуулиуд дээр очдөг гэсэн чинь нүүдэр сайхан ажиллаа тараа явж илаа. Тэгээд тэгсэн чинь нэг хэдэн бэднэр заяа. Чи улгаалаад 10 жилийн хүүхдүүд. Тэгээд нэг охин ингээд чирсэн заяа. Нөгөө охин бүр ингээд яг ингээд асуурсан байгаа байхгүй юу? За. Тэгээд ер нь бол ингээд араас нөгөөжөө цагдаа дээр очиод тэгээд тэгсэн чинь нөгөө хүүхдүүд чинь стон уучлаарай бид нар нөгөө үлээ яг хамаг юм те нөгөө гормонстой оргилдог насны байгаа учраас сахилгуудаа тэнгичлээ дахиж ингэхгүй гэд тэг яваад өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай ардаас нь явах гэсэн чинь саний хүүхдүүд та нарыг юу ичлаа бидрээ нөгөө хүүхд хүчирхийлсэн иргэд мэдүүлэх өгсөө тэгэхээр та нар суугаад одоо мэдүүлэхгүй гэж цагтаа. Тэгсэн чинь за яагаад ийм болж байгаа вэ? Яг ямар кейс төр ингэж гарч ирж байгаа вэ гэсэн чинь одоо тэр хүүхдүүд болонгод 14 настай хүүхдүүд заяа. Кинон дээрээ бодит кейс дээр бас тийм заяа. Насанд хүрээгүй болохоор хууль үйлчлэлтгүй. Тэгэд хэрэг хийсэн ч миний буруу намайг уучлаарай би дахиж тэхгүй гэх юм бол зүгээр явуулчихдаг. Тэгээд тэгдэг болохоор ингээ тэрийгэ хийсээр л хийдэг заяа. Тэгээ нөгөө охин ч нөгөө масуурсан бүр ингээ амар цовцсон мэн гэдсэн шүү дээ. Тэр охин хар тамхи хэрэгэлсэн байсан. Нөгөө бендер нь ингээ жирнөл хар тамхинд донтуулаад. Тэгээд одоо хар тамхи зөөдөг болгоцсон. Ер нь л тэр хар тамхи 8 болдог 14 хүүхдүүд. Тэнгүүтээ ер нь бол тэр тэгээд энэ болохгүй байгаа хүүхдүүд ингээ сургуультын очиж байгаа шүү дээ. Тэгээд окей ингээд та нар ингээ үүдсэн л жахгүй. Та нар ингээ биднийг цагтаад өгөөд яах юм. Бид нар энийг хар тамхи гэж мэдээгүй гэл хэлчихв. Дахиж ингэхгүй л хэлчихв. Тэгэхээр бид нар туйл үйлчлэхгүй. Тэгээд та нар энийг хизээ хүртэл хийнэ гэж бодоод байгаа гэсэн чинь насанд хүрэх хүртлээ жоохон ингээ гүч жаад ингээ амар хятаргаатай хүүхдүүд зөө. Тэгээд кинон дээр хамгийн гоё хэсэг нь юу гэсэн чинь тэрийг шоронд оруулцдаг хүүхдийн колонд оруулаад
амьдрал үзүүлээ тэнд чинь жигнээс хүн алсан хүмүүс агаа тэнд тэтэртэй дээрлхүүлээд айж магаад өмдөндөө шийгээд тэгсэн чинь бид нар хизээ үрдлийн дайхан гэсэн чинь насанд хүрэх хүртлээ насанд хүрэхэр чинь нөө хэргийг чи шийдвүлээд биш хорлооч. Тэр нь бол ингээд айгүй гоё юу гарч байгаа. За эн чинь 6 дугаар ингэсэн за бодит кейсийн би харж өгье. 6 дугаарын сургуулийн машин болохоо зам дээр уваагүй тавьж чаддаг нэм хүүхдүүд гарч ирсэн. Гэсэн чинь энэ болонгот 2020 оны 3 сарын 29-нд гих дунд сургуулийн сурагч түрээсний машин хулгайлж 7 найзаа суулган авч явжээ. Тэд сөүлээс Тэжон хүртэл өндөр хурцтай явсан цагтаагийн хөөцөлдөд үеэр тэдний машин хоол хүргэлтийн ажилтан хийж байсан 18 настай сургуулийн оюутан мөргөж амь насыг хохироосон байгаа. Түүнтэй тухайн үед 8 өсвөр насны хүүхдийн 6 нь байрвчлагдаж үлдсэн 2 нь Сэжон хотод дахин өөр машин хулгайлж цөөвөл рүү зүгтаахыг оролцсон ч удалгүй баригдсан байна. Бидний үйлдэлээс болж ирээдүйн ингээд хүний амь нас ингэж ирсэн. Түүнтэй гэмт хэрэг үйлдэгсэн бүх хүүхдүүд 14 нас хүрээгүй байсан тул эрүүгийн хариуцлага хүлээгээгүй хүн алчаад байгаа. Нэм бодит кейс. Тэгээ түүнтэй хожим мэдээлгснээр тэд хэрэг хийснээ гэмсэн шинжгүй байсан бөгөөд зарим уг хэргийн талаар сошиал сүлжээнд нийтэлж мэдээний холбоо хүртэл хуваалцажсэн. Баривчлах явахтаа хүртэл захим орчинд баяртай гэж бичиж цэргийн албанд явж байгаа гэж маягаар ингэж хошигн лидер хүртэл хийжсэн гэж аахгүй юу. Тэнгүүтээ энэ тэдний анхны гэмт хэрэг байгаагүй. Тэгээ эн чин 3 сарын 29-нд гэж байгаа шүү дээ. Эцэн чинь 3 сарын 23-нд буюу хэдэн хоногийн өмнө тэр болон түүний бүлэг найзууд нь Эмчин хотын нэг шатгууд түгээх газрын станцыг дээрэмдэж 400,000 воныг хулгайлжээ. Мөн ойролцоох түрээсний газраас 2 машин хулгайлсан байна. Эхний машин явган үний зам мөргөж эвдэрсний дараа тэд орхиод өөр машин хулгайлна. Дахин нэг цаг хагасыг турш жолоодж байгаад өөр тээврийн хэрцгэлтэй мөргөлтөж осол гаргаж хэрэгээс газар дээрсэн цогтсон. Үүнээс 2 хоногийн дараа буюу 3 сарын 25-нд тэд Сөүлийн Янчон дүүрэх дахин машин хулгайлж бас нэг осол гаргасан байна. Эдгээр бүх тохиолдолд цагтаагийн мөртөн шалтгаал хийгдсэн ч сэжигтнүүд туллагдсан. Тэгээ хүүхдийн хорих байгууллагаас гаргасны дараа ч одоо нэг хэсэг оруулсан юм шиг байгаа шүү дээ. Тэгээ дахин гэмт хэрэг үйлдэх байдал нь үргэлжилсээр байсан. 2022 онд болон түүний бүлэг хүүхдүүд хяналтанд байх хугацаанд нэгэн дунд сургуулийн хүчирхийллийн хэрэг холбогдчихээ. За хохирогчийн мэдүүлэхээр тэд мөнгө нэхэн дарамталж зодож хорьж саадуулна игийн гэрийн хорилцоо 5 цаг орчим үргэлжилсэн хүчирхийлээсэн. Нөгөө охин дээр гарсан кейс байгаа шүү дээ. Байнгын ингэж цагтаагийн газартай ингэж холбоотой байсан. Тэнгүүтээ тэгсэн ч хууль бус зүйл нь үргэлжилсээр байсан. Хохирогч энэ талаар мэдгдсэний дараа их баригчид дүнд яаралтай тусламж дуудах зориулалттай ухаалах цаг өгч гэмт этгээдүүдийг ойртол шууд цагтаад мэдгдэх үгэн зөвлөсөн байна. Гэвч дарамт шахалтан захим орчин руу шилжиж онлайн санал хийх дарамт үргэлжилсэн гэх мэдээл бий. Энэ хэргийн дараа одоо Солонгосын хууль зүйн яам нь одоо хяналтанд байгаа өсвөр насных нь давтан гэмт хэрэг үйлдэх асуудалд танаа зовниж байгаагаа илэрхийлж хяналтын тогтолцоог сайжруулж илүү хатуу хяналтжуулах шаардлагатайг мэдгдсэн байна гинэ. Мөн тус улсын нэг туршилтын хяналтын ажилтнанд дунджаар 100 гаруй гэмт хэрэг хариуцсан ажиллаж байгаа нь бүтсэн хүний нөөцийн томоохон асуудал лидер гэж бас гаргаж ирсэн гинэ. Тэгэхээр иймэрхүү зүйл болдог нийгэмд бүр ингээд амар энэ ангийг үзэл бас амар стресстэй зав бүтчих ингээд таваа алгадчихмаар санагдсан зав. Гэтэ чи 10 жилийн ингээд 10-аас тэд гэж дүгнэ гэвэл хэд дээр дүгнэх вэ?
Нэг нийтээр. Эдгээр нь тэг God damn. Ядаж нэг ч гэсэн байхгүй юм. битгүй нэг хэмэр юм. Жаргалтайсэн юм байхгүй шүү. Тийм. Яг уу муу биш байсан юмнууд байгаа л та. Тэр чинь нэг Яг сүргөө нэмэх болгоод тэлдэг болгочих юм шүү дээ. За. Би ч гэсэн минийх гэхдээ гайгүй. Би айгу өөртөө сайхан ингээл хийхээ хахаа гэл нэр төгсөн дөө нэр ингэсэн хөдөөгөөрөө дуудуулж ясан ч гэсэн байгу хөдөөгөөр дуудуулж ясан шүү дээ. Нэг хэсэг бас. Манай нэг хідэн close найзууд тэгдэггүй л дээ. Гэтэ тэр хэсэгтээ ингээд би ингээд өрөөнд байж хахад заяа тэгж дуудаж исэн нэ. Хөдөөнийх юм болохоор тэгээд би тэгсэн. Яах вэ? Яжаад энэ бүр амар уурт ирлээ. Зүгээр. Энэ цагч ирчихв тий. Би яжаад энэс цаашаа дахин хідэн анги байгаад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийд нь хэлэх юм бол энэс цаашаа юу болдоггүй гэх юм бол хар тамхи гарч ирнэ. Санийхтар хар тамхи гарч ирсэн шиг өргөчлөн гарч ирнэ. 10 дугаар анги хүртэл дуустал нь. Тэгээ мөрөдөө тоглоом гарч ирнэ. Захим нөгөө та нарын бэт 50-аад идэх чинь. Бэт 50-г одоо тэр киног дуусгачих угаасаа л хар тамхи бэт 50. За окей. Хар тамхи бэт 2 бол угаасаа энэ өстө бүр үнэхээр урт цагийн л асуудал байлаа. Одоо хүртэл асуудал байсаар хэвээрэн. Тэгээд ядлангуяа одоо дээрлэхэлт гэдэг бол амар муу хаа байна. Ялангуяа тэр Шангрила дээр бэжсэн хүүхдүүд одоо яагаад аа юм бэ? Нөгөө Шангрилагийн харахнууд гэдэг байгаа л юу гэж дуудаад байгаа лээ. Тийм мөн. Гэтэ ингээд яг тэтрийг харахаар ингээд манай үе дээр арга хэмжээ авч чадаагүй болохоор тэтрийн үе гарч ирж байгаа байхгүй юу? Яг бол бидний хоёулангийн үед одоо ингээд яриад ах юм юмнууд байгааз тийм. Мөнгөд хууль ёсны ч юм уу ямар нэгэн яг одоо батны ямар байлаасаа ярьлаа тий. Бүгдийн айгуу сонь нэр хүртэл байна. Тэнгэртэй сурагч нар хоёулаа. Нэг байгаад байгаа юм чинь ер нь бол хэрэг хийсэн ч зүгээр ингээд. Тэгээ сая би бас нэг кейс яг ирсэн чи хүүхдийн толгоон дээр шил хагалчаа тэгээд шоронд ороогүй байна гэдэг чи өөр ямар асуудал хэлээ. Тэгээд яг юм хуйлцсан асуудал болоо явчихж байгаа. Тэнгүүтээ одоо би нэг ганцхан ангийн нэрчээ заяа. Энэ айгу мүлчүүртэй. Тэгтээ би өмнө чамд ярьсан. Яа нэг ээж нь ингээд их сургуульд оруулна гэдээ улаарчдаг. Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө товчхон ярихад болонгууд одоо нэг дунд жиэлийн хүүхэд одоо солонгос долонгууд Монголыг бодвол ялхаа нэг сургуульд ороход бүр амар хэцүү байдаг, алцаантай байдаг. Тэнгүүтээ ингээд одоо сүүлийн их сургуульд анагаах ухаанаар оруулнаа гэд энэ хүүхдээ бүр өдөр шөнөгүй бүр ингээд хувийн орон зайгүй те өөрхөө ингээд хүслээр те тэр хүүхдийг үнд тэрийг хийхийг хүсээгүйсэн. Тэгээд бүр ингээд шахсаар агаад тэгээд өөрийн хувийн гэдэг зүйлгүй болцсон. Энийг л би хийх ёстой мэн гэдэг тийм ойлголттой болцсон. Тэгээд тэр чинь хүн чинь хязгаартай өрнө тэгсэн чи юу гэсэн бэ гэсэн чи ээж нь анхаарал төвлөрүүлэхэд сайн юм гингүүд харт юм өгчдөг. Тэгээ нөгөөдг нь харт амихны дондолцтой болоо. Тэгээд дэвтэр дээрээ би өхмээрэн гэж бичээ хамраас нь цус гараад өөрөө мэжаа тэнгүүтээ за яштэл одоо ингэ сайн он авчвал тэл болоо гэл ингээд идэг гэхүүтэй. Тэгээ энэ кейс юу гаргаж ирж байгаа вэ гэхээр нөгөө аюу гол эцэг эхчүүд өөртөөгөө чадаагүй зүйлүүдийг хүүхдэрээ чадуулахыг зорддог. Тэнгүүтээ энэ кейс бас яаж ингэж зөвөр шийдэгдэж чаддаг вэ гэсэн чинь хүүхд нь эргүүлээд ээжээ би өөрөө хийхийг хүсэж байгаа зүйлийг олж иж би одоо яэш өгнө гэтээ одоо олсныхаа дараа өгнө энэ жил ш дараач л гэдэг ч тэгээд тэнгүүтээ өөрөө тийм хатуу байр суурь тавьчихаар ээж нь яж чадахгүй гэж ойрлол тэгэл дуусч байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бас айгүй бас хүүхдүүд бол анхаарах хэрэгтэй байна. Тэгээ манай сургууль дээр болохоор бас тиймэрхүү жишээ амар харж болно. Яг л хувийн сургууль гэхээр л хамаг юмыг дээшлүүлж өгнө гэж боддог, хардаг. Тэгээд зарим улсын сургуулийн хүүхдүүд айгүй ингээл ямар ч ялгаагүй юм биш үү те. Тэгээд
ингээл эцсийн дүгнэлт дээр нь эсвэл эцсийн үр дүн дээр нь ялгаагүй байж яагаад ингэж мөнгө төлөөд идэм бол та хаа гэж айгүй шоолдог. Тэгээд гэхдээ зарим эцэг эхчүүдийн яг талаас харах юм бол хүүхдээ те хувийн сургуульд оруулаад илүү боловсрал эзэмшүүлээд илүү ихийг хийнэ, илүү ихэд хүрнэ. Тийм илүү их хүрхийн нөгөө нэг хаалга болж өгнө гэж ингэж айгүй хүчээр явуулдаг. Хамгийн гол нь та нарыг бүр юу гол зорилго нь гадагшаа явуулах гал идэг гэсэн шүү дээ. Ер нь бол тийм. Зүгээр хаалга гэдэг нь тийм. Гадагшаа явах юм бол гоё гэж үзэл явуулах гад. Тийм. Тэгээд ер нь бол жоохон альбан шаардлагаар ч юм уу эсвэл нөгөө хүүхэд мдэггүй байхад хүртэл зүгээр угаасаа чи одоо явна гэл явуулцдаг. За миний зүгээс бол яг уу миний өмнөөс жоохон шийдсэн л дээ яг үннийг хэлэхэд бол. Гэхдээ би тэрэнд нь бол яг одоо яг харамсаж байгаа юу бол үгүй. Яг тэгвэл тэр сургуульд би ихтэй байж байхдаа үнэхээр ингээд дажгүй айгүй сайн найз нөхөдтэй олж авсан. Тэгээд яг үндэ бол харамсдаг юм аа. Миний зүгээс л харамсах юм байхгүй. Зарим хүмүүсийн зүгээс бол ямар ч ялгаагүй байсан гэж хэлж болж магадгүй л. Яг тэгвэл Яшин 800 авсан хүүхдүүд хүртэл зарим одоо ингээд нэг сургууль төгсөөгүй ч гэдэм үү тийм тиймэрхүү кейсүүд айгүй харагддаг л та. Гэхдээ миний юмд бол тийм айгүй надад бол дайггүй байсан. Уурлаад ах юм байхгүй. Тийм. Гэхдээ тиймэрхүү олон хүүхдүүдэд л харж чадна. Ямар альбан шаардлагаар орсоор хагаад одоо депрессцсэн нэг тийм хүмүүс айгүй их олон байдаг. Одоо юу их юм мэддэггүй. Тэ саний яг ярьсан шиг. Тийм хувийн нэг мөрөдөлтэй байна гэдэг бол амар чухал зүйл шүү хүмүүсээ. Уг нь энэ дугаар тэр одоо 10 жил болдог бэлгийн хүчирхийллийн талаар энэ кинонд урагт гаргаагүй ярэ гэж бодсож хитрхи уртайлаа. Тэгэхээр угаасаа хизээний өдөр тэр сэдвийн талаар ярих ах. Тэгээд тэр үед нь л болох ах. Хизээ тэр мэдэхгүй. Бид хоёр тусдаа нэг бэлгийн хүчирхийллийн талаар баг кино үзэж байгаад баг ярих байх гэж. За тэгээд энэ К-драмаг чи босод хүндийг үзээсэй гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? Тийм үзэх хэрэгтэй хүмүүс эцэг эхнэр, багш нар, сурагч нар тийм түнгүүтээ нийгэмд үнэхээр нэм хүмүүс хэрэгтэй байгаа. Гэтэ тэр хүмүүст айгүй хэрэг мэдлэг өгч байгаа шүү дээ. Тэгээ манай гол төр эд чи үнэхээр сайн хүн тий байгаад байгаа болохоор зөвөр ашиглаж байгаа хгүй зөв зүйл хийгээд. Гэтэ яг тех хүмүүс хэрэг байгаа бол яг тийм хүмүүс нь гарч ирээд тийм зүйл нийгэмд одоо л айгүй хэрэгтэй байгаа санагдчихж байгаа. Одоо нэг талаасаа Солонгост одоо 10 жилдээ хэрэг хийгээд одоо ингээд насанд хүрээгүй хуулиар шоронд ордгоо хэрэг хүлээдэггүй ч гэсэн насанд хүрснийхаа дараа болонгууд энэ 10 жилийнх нь хар толбо нь өөрх нь карьерийн сүрүүлдэг. Тэгээд би Монголд ч гэсэн тийм байгаасаа гэж хүсдэг. Яг бол хэрэг хуучрдаггүй. Энд чинь нөгөө зөвхөн болсон процесс биш, жинхэнэ гэмт хэрэг гэдэг зүйл болохоор бас одоо л дөнгөж Монголд тэ өмнө болж байгаа зүйл тэр хүмүүс нэг уурладаг болцсон. Яг хит хоног болол намжиж байгаа ч гэсэн энэ зөвөр ихтэн байгаасаа тодорхой хугацааны дараа жигнэсээ нөгөө cancelтэн гэдэг зүйл нь би болоосоо л гэж найдаж байна. Би тэгж бас найдаж байна. Тэгээд айгүй том сэдв нь болохоор одоо тэр Шангрилагийн харахнууд ч гэсэн тэг ингээд бас нэг мэдээлэл хийсэн ч илүү эсвэл нэг бичлэг хийсэн ч илүү нэг бандийн л төлөө нэг тий relationship-ний төлөө нэг сони би нэг дээрлэгдсэн шүү дээ. За тэрэн дээр амар ингээд хэлмээр байгаа юм нь болохоор ийм жоохон байж 18 ч хүрээгүй байж relationship ярмааргүй байна. Байж болох уу? Би бинтээ үргэж болох мэдээж юм болно. Анхны хайр хийж болох болно. Ямар ч хорой байхгүй. Хүүхд шиг өнгөрүүлэх хэрэгтэй. Хүүхд шиг өнгөрүүлэх хэрэгтэй. Хаврын анхны хайр маяг тэр мэрийг зүгээр нэг дуулаад нэрнгэсээ зүгээр яавал яа. Гэхдээ хизээч амьдралдаа тийм хар толб тэрний төлөө эрэгтэй хүний төлөө юм уу эмэгтэй хүний төлөө хар толб битгий үүсгээсэй гэж амар хүсэж байна. Яагаад би бинийгээ тэгж амар дээрлэх ёстой юм би бас мэдэхгүй. Чи энэ эрэгтэй сайн болчлоо. Би над эрэгтэй чинь ихэндээ сайн биш. Яг болооч юу. Эсвэл чи энэ охиныг ингэчлээ. Гэл нөгөө эрэгтэй эмэгтэй ингээд ямар ч ялгаагүй би бинийг айгүй хингэж байна. Би тэрнийг бас болоосоо гэж хүсэж байна. Яагаад гэвэл 20 хүрнэ хөөе. Коллеж болно хөөе. Тэр чи их сургууль болно. Тэр мэр үедээ л нэг би бинийгээ тий илүү
гүнзгийгээр тэгж relationship-д ороосоо гэж хүсэж байна. Тэрнээс биш 10 жилээ бол сайхан анхны хайраа хараад үзээд би нэнтэйгээ нэг аятайхан солон гаргаад бийж үтэл зүгээр байна. Тийм. Тэгээ тэр нас чи эцэж олдохгүй байхгүй том болов хүссэн үсээгүй бүх юм ч болон зөв чамайг хүсэхгүйсэн ч болно. Ардаар урдуур 50-аар нэг тэрийг том бодлоод нэр ингэсэн. Тий. Хүүхэд тахад тэгээ тэр хайрын цаг хугацааг тэгээ том болох гэж ярих хэрэггүй. Гоё гэгээлэхтэй нэгэндээ хайртай, дэгнийг өмгөөлдөг, хамгаалдаг. Тэгээ 16 чи нээзээгээ хамгааллаа гэд хэцэж буруудахгүй. Тэгээ 16 таа байхад угаасаа нэг том болмоор байна гэлдэгдэн штэ. Айгу ингээд хурдан өсчих ч юм аа. Эсвэл би ингээд хурдан тустай гармаар байна. Эсвэл би хурдан ийм юм хиймээр ингээд яг үнэндээ эргээ харахад бол тэр мөчтөр л зүгээр л яг ирээдүйд санаа зовхгүй одоо амьдарч исэн бол хамаагүй дээр байдаг байжээ гэж бодно угаасаа тэргүй. Тийм болохоор одоогоороо сайхан амьдраад тэгээ 20 морь хүрхээрээ тэгээд нөгөө нэг зээл мэлэг бодоо яваад бай. Тэгээ угаасаа Монголдээс зээлийн нэрийг новш дуусахгүй нэр шүү. Тийм болохоор 21 хүрснийхэн дараа тэгээд тэрэндээ санахаараарай. Тэгээд зөв шүү. Ерөөсөө тэр арх мархаас зөв хэрэглэлээр хүмүүсээ. Би өөрөө зөв хэрэглэлтэй юм шиг тийм. Тийм байна. За 10 жилдээ үнэнгээ л хэлээ. Хүн дээрлэгчсэн үү? Үгүй. Тэ манай 10 жилд нэг сони юм болдог байсан. Нэг сони юм харагддаг байсан. Нэг